Come on, come on, come on. Илүү явуулчих copyright авчих. Goddamn ямар гоё дуу байсан бэ ёо. Тэгээ дуунасаа гадна өгж байгаа мэдрэмж нь юу яцгаана? Spider-Man Brand New Day spoiler review эхэлж байна. Тэгээд өнөөдрийн энэ бичлэгээр хэдүүлээ мэдээж юугаа Spider-Man Brand New Day ярилцсан. За нэлээд замраагүй ярих бах. Тодорхой хэмжээний дараалал байгаа. Үзээ дуусны дараа яг ямар хуу дараалалтай явсныг нь ойлгох бах түүнээс яг өнгөцгөө үзэх юм бол дараалал гэж юм. Who cares? Spider-Man Brand New Day амар гоё үзүр байлаа. Үзүрч явах уу? Кино байлаа. 2 үзчихв. 3 үзнэ үү? За Odyssey 3 үзээд Spider-Man 2 үзсэн баха тийм. Үнэхээр гоё байлаа. Саяны энэ эхлэлд явдаг дуу шүү дээ тийм. Steve Lacy гэж артистийн Oh Yeah гэд Oh Yeah гэ асуултын тэмдэгтээ цомогных нь Oh Yeah гэдэг нэртэй дуу. Асуултын тэмдэгтээ болохоор Oh Yeah. Айгуу гоё дуу байсан. Тэгээд гоё дуунаас гадна яг энэ нөгөө энэ киног би өөр юм кино яг үнэндээ санахгүй байна. Мондаг кредитүүд зөндөө байдаг те киноны кредит гоё хийх чи бас өөрөө нэг одоо бас артистик илэрхийлэмжтэй. Гэхдээ ямар утгаар энэ кино санахгүй байна гэхээр яг киноных нь vibe одоо мэдрэмжтэй өгж байгаа мэдрэмж тодорхой хэмжээнд ач холбогдол яг одоо бүтэн ач холбогдол нь хайшин зүгээр. Гэхдээ ерөнхийдөө ач холбогдол нь гол vibe нь яг юуны төлөө байсан яг үндсэн цөмдөө юуны тухай кино байсан гэдгийг бүр ингэж амар creative-тэй шийдлэн creative байхгүй. Түүнээс яг ингээд гүйцэтгэлийн сүртэй creative юм байхгүй шүү дээ. Зүгээр л сэтгсэн нь тэгээд ингээд хийчий гэж сэтгсэн. За гүйцэтгэлгээс сэтгэлгээ юм байна л да. Санаа creative байхгүй. Үнэхээр гоё байлаа. Тэгээд юу вэ гэхээр зүгээр л Нью-Йорк хот. Яг Нью-Йоркд очиж үзсэн хүмүүс таад байж магадгүй. Би бол очиж үзээгүй. Бид нар Нью-Йоркд дандаа л бичлэг киноноос хардаг. Гэхдээ Spider-Man Peter Parker тэр дундаа Miles Morales ч гэсэн Нью-Йорк тийм үү бүр ингээ Нью-Йорк бол амар юм том цөмөн штэ. Би Андорог бол Miles Morales Harlem тэгээд хин Queens Peter Parker Queens байдаг санагдаж байна. Одоо манай гаралд дүүргчлээ 5 borough байдаг тийм. Яг ингээд нэг юм хотын energy-г ингэж одоо мэдрэмжийг ингэж яа гэдэг киноны кредитэн дээр оруулаад тэгээд тэр нь яг тэр кинотоогоос ашгүй холбоотой байгаад дүртэйгээ холбоотой байгаад ингэ нэгдэг бол бас л гоё юм. Тэгээд яг гоё кредитүүд байдаг. Гэхдээ энэ кредитийг бүр ярихгүй байхын аргагүй юм байна. Тэгээ та яж гисэн би өмнө ревю дээр бас ярьсан л да. Гэхдээ тэрийг болол тэмдэглэж мэдгэлээгөө саанд орсноор ярьсан. За тийм тэгээд яг үзчихсэн кинонууд дундаас Spider-Man-ы юу болвол Brand New Day болвол хамгийн гоё комик киноноос Том Холландын трилог те Sam Raimi найруулсан, Mark Webb найруулсан, Andrew Garfield тоглосон 2 кино байна. За тэгээд John Watson найруулсан Том Холландтай 3. За тэгээд Lord Miller 2 болон өөр хүмүүстэй хамтарч хийсэн Spider-Verse 3 байгаа. 2 гоочлаарай. Яг одоо live action болон бүрэн хэмжээний гэдэг утгаар кинонууд шүү дээ. Саний дурдсад нь live action нь бол Tobey Maguire, Andrew Garfield, Tom Holland-тай. Уусаар хоолож байгаа өвдсөн байгаа юм. Буцаад өвчлээ. Тийм. Тэгээд тэд нар дундаас ер нь энэ Brand New Day тэдэртэй бүгдэнтэй харьцуулахад за анимашнд харьцуулах угаас удахгүй зүгээр live action бодит зураг авалттай хэд дундаа Brand New Day бол хамгийн комики те бүр нэг юм зөвхөн тэр комикны хуудсан дээр байдаг дүрслүүдийг одоо яг тэр хуудасаар нь авчирснаас гадна тэр нөгөө 4 жилийн хугацаанд энэ спойлер дээр юу шүү дээ те 4 жилийн хугацаанд одоо Баатар байгаа Нью-Йоркд Баатар бол байгаа л явж байгаа шүү дээ нөгөөд нь их сургууль сураа явж хахад тэр жилийн хугацаанд болж байгаа ингээд нэг монтаж маяг юм а те олон төрлийн хүмүүстэй үзэж байгаа. Тэр хэсгүүд л яг комикэн дээр байдаг хэсгүүдээ бүр ингээ копидод гаргацсан юм шиг юм гоё референсүүд байсан юм байлээ. Тэр комикуудын одоо яг тэр дүрслэлээр нь уншижсэн гэж удлаа яриад яах вэ? Гэхдээ зарим нь бол харж лээсэн. Тэгээд тэр нь бол гоё. Гэхдээ зөвхөн тэр биш. Энэ киноны ерөнхийдөө мэдрэмж нь, ерөнхийдөө өрнөл нь, ерөнхийдөө өнгөн, vibe нь те. Тэр нь бол амар comical байсан. Comic-аар буруу одоо comical гэхээр жоохон дооёлсон болно. Тийм байсан. Тэгээд одоо Frankie нөрийн харилцаач гэдэг юм уу те. Айгуу олон талаас ер нь айгуу тийм comic book шиг гоё мэдрэмж өгсөн кино бол байла. Тэгээ ер нь энэ шиг юм комики кино айгуу цөөхөн гэж бодож байна live action. Яг тэгэхээр ер нь таардаггүй. Ялангуяа одоо энэ юу супер баатартай кинонууд
ихэлсэн үе бүр эхлэл үе гэх юм бол одоо энэ 91-2 оны үед 89 оны Batman амар том амжилт ч тийм. Ер нь бол тэр 70-аад оны Superman нэг гараа тэгээд тийм өөр одоо супер бааттай киноны амжилт бол яваг угаасаа хийгээд ч зүг байсан. Цаг үе нийгэм олон юм чи өөр байсан. Тэгээд 89 оны Batman бол тухайн цаг үедээ кино урлагийн түүхэнд хамгийн өндөр орлоготой кино болоод хамгийн олон том weekend энтергээд амар рекордыг тогтоожсэн. Сая Brand New Day одоо маш олон рекордыг бас тогтоолоо. Тэгээд тэр Batman бол амар том эхлэлсэн. Тэгээд 90-ад онд бол комик кинонууд бас янз бүрээр бол явж үзсэн. Гэхдээ Batman гол кино нь бол байдаг байсан. Комикнаас сэдвлээгүй сонирхолтой кинонууд байсан л да. Одоо жишээ нь Darkman гэдэг ч юм уу. Liam Neeson тоглолт 91 онд гарсан санагдаж байна. Бас Sam Raimi-гийн кино санагдаад шүү. Андураг бол Spider-Man трилоги. Тэгээд тиймэрхүү байдлаар явж байгаа зүгээр би энийг ярьж ирсэн шалтгаан нь ер нь 90-ад оны эсвэл 2000-ад оны их үед супергеро кинод эхлээд яг тэр нэг юм комикийн юмнаас нэлээд салсан байхгүй. Sancho Motra тэр Batman and Robin Batman Forever кинонод бол амар хэдрүүлэгтэй амар одоо мэдгүй панаалтай гэдэг үг болохгүй байгаа юм л да нэг юм campy cheesy тэ бүр нэг юм тийм штэ тэ Batman Returns гайгүй Batman Forever юу хоёр бол Batman and Robin хоёр бол тэгэнгүүт тэрнээс хойш 98 оны Blade за 2000 оны X-Men 2003 оны санагч X-Men 2 за 2005 оны Batman Begins 2006 онд Last Stand жоохон юм ч гэсэн за тэгээд Dark Knight ингээд ер нь бол нэг 2010 хэдэн он хүртэл юм дэ Avengers баг нийгмийг хүртэл юм уу да за Dark World орно гэхээр Avengers нэгч бас биш юм байна. Ер нь Guardians of the Galaxy гэж бодчих заяа. Баг нэг kinda Days of Future Past Guardians of the Galaxy хавцаа ер нь 14 он хавцаа хүртэл айгүй юм serious, айгүй юм dark тэ одоо жинхэнэ гэсэн realistic ийм хүм за realistic биш ч гэсэн DCEU хүртэл тэ Man of Steel, Batman v Superman юу гэдэг realistic гэдэг ойлгомж бол байдаг байсан шүү дээ. Хэзээ амар сүртэй бурхад гэсэн нэг юм хөрсөн дээр буулгаж байгаа юм шиг гэдэг те. Тэр юм болвол ингээд тэрнээс тэгэж ихэлсэн учраас комик кинонууд яг юм комик бук биш байдаг байсан. Ялангуяа орчин үед анх комик номноос сэдвэлж үзсэн одоо комик гэхээс илүү бараг супер баатар гэж ярьсан зүйл. Яг тэгэхээр комик ч дандаа супер баатар биш те. Супер баатартай бүтээлүүд бол ер нь тийм байсаар ирсэн 90-ад оны эсвэл 2000-ад оноос хойш те илүү юм serious dark юм те. За serious биш байсан ч одоо Ant-Man гэдэг ч юм уу комики бол биш шүү дээ. Ant-Man fun comedy гой heist кино л доо би бол Ant-Man нэр дуртай. Ийм байсан. За ингээ 15 6 оноос хойш ялангуяа Age of Ultron энтриг бодохоор нэлээд комики байхгүй яг seriousтэй эсрэг дүрмээр dark. Гэхдээ нэг тийм одоо гой мөчүүд нь гэх юм одоо илүү нэг тийм комики юмнууд бас арай жоохон нэмэгддэг мөчүүдээс нь эхлүүлээ. За ингээд цаашаа яваад ялангуяа Thor Ragnarok гэдэг цаг үед бол нэлээд өөрчлөгдсөн болцсон байсан, өөрчлөгдөд эхэлсэн байсан. Дунд мэдээ Civil War энэ төр байгаа л да. Ерөнхийдөө тэр үед. За ингээд тэрнээс хойш бол одоо бодохоор ингээд serious байсан ч айгүй юм фокустай гоё байдаг болчихшоо. Одоо шинэ Thunderbolts те Thunderbolts бол маш гоё сэдвийг хөндөж байгаа. Тэрэндээ маш үнэнж байгаа. Би бол Thunderbolts айгүй дуртай. Ялангуяа Avengers Endgame Far From Home-оос хойш Phase 3 дууснаас хойш хамгийн сайн бүтээлүүдийн нэг гэж бодож байна. Ер нь эд үдэн гарсан бол айгүй өндрөөр үнэлэгдэж ярих хэрэгтэй байсан кино гэж яригдах байсан гэж бол би боддог Thunderbolts-ыг. Тэгээд илүү юм фокустай болж ирсэн, илүү юм комики гоё юмнууд бас орж ирж байна. За тэрний одоо Shang-Chi энэ төр амар комики кино шүү дээ. Тэгэнгүүт Brand New Day бол яг тэр мэдрэмжийг одоо Spidey-гийн Peter Parker шинэ suit байж гэн тэ тэр акшн хэсгүүд нь тулаанууд нь тэ тэгээд Spidey яаж тулалдж байгаа, яаж одоо Spider-Man тулаан хийж байгаа, тэр яаж creative байж байгаа, за тэр хүчээ яаж илэрхийлж байгаа. Энэ дэр бол хоёр өөр янз байгаа тэ хүчин тэр нөгөө нэг одоо тэр Аалзны ДНХ-ний ихсэн үед үгүй үед гэдэг юм хоёр янзын байгаа. За тэгээд тэр Peter Parker биш солирж ин Bruce Banner Hulkтэй хэсэг байла. Удахгүй дэлгэрэнгүй ярина. Frankтэй хэсэг, Handтэй хэсэг гэдэг ч юм уу те. Тэгсэн мөртлөө энэ кино юугаа ерөөсөө алдаагүй. Би энэ дээдлийн гэрлээ асаагаагүй сая л анзаарлаа. Энэ emotional цөмөө те. Яг No Way Home бол амар гоё шүү дээ. No Way Home гоё. Үнэхээр тасраа. No Way Home бас тийм те. Ерөөсөө нэг юм emotional цөм гэж байгаа те. Нэг юм сэтгэл хөдлөгсөн яг ингээ болж байгаа үйл явдлын хүмүүсийн хувьд дөрүүдийнх нь хувьд ач холбогдолтой юуны төлөө юу яваад байгаа вэ юу туулаад байгаа вэ тэр зүйл тэрнийхээ ач холбогдол ерөөсөө алдаагүй No Way Home-тай адилхан яг тэр талаас тэр нь бол айгүй гоё байсан. За ингээ энэ утгаараа болвол
яг live action буюу бодит зураг авалтад Spider-Man-ийн бүтээлүүд донд хамгийн сайн бүтээл болсон гэж бол би бодож байна. Хамгийн сайн биш юмагт хамгийн сайнуудын нэг тийм ээ. Тэгээ яванда бас юу хийвэл гоё юм байна гэж бодсон. Tier list хийвэл гоё юм байна гэж бодсон. За тэгээд сайн нэгэнтийн end credit ярьсан юм чинь opening credit бас айгуу сонирхолтойсэн. Marvel-ийн лого гардаг тийм. За тэрэн дээр бол их кинон дээр яг зүгээр өмнө гарсан кинонуудын гоё дүрслэл гараад өнгөрдөг болвол миний зүгээр санаанд орж байгаагаар шүү. Анч бас 30 идэх кино. Санаанд орж байгаагаар яг тусгаалan зориулсан одоо энэ ч бол яг Spider-Man дээр тусгаалan зориулж хийсэн байсан шүү дээ. Marvel логог нь. Тэгээ миний зүгээр санаанд орж байгаагаар 2 удаа байдаг санагдаж байна. Тусгаалan зориулсан. За нэг нь бол Iron Man 3. За Iron Man 3 2013 онд гарсан санагдаад энэ Avengers-ийн дараа. Avengers босон үйл явдлаас хамааралтайгаар PTSD травманд орчдөг шүү дээ тийм. Tony Stark. За тэрэн дээр бол бүр ингээ хиний Роберт Дауни Jr-ийн тогсон Iron Man-тэй бүх юмны тухайн үеийн бүх юм те 3 кино. Бүх дүрслүүд нь ингээ гараад тэгж эхэлдэг. Тухайн цаг үед яасан бэ гэхээр Роберт Дауни Jr-ийн 4 киноны гэрээ дуусчихсан. Iron Man 3-аар Роберт Дауни Jr. одоо Marvel тоглох кинонууд нь дуусчихсан. За тэнцэнээс хойш 2 кинонд гэрээгээ сунгасан байдаг. Би андуураагүй бол 2-оор сунгаад тэр нь Age of Ultron Civil War байж байгаа. Дахид сунгаад Homecoming дээр орж ирдэг үлээ. Нэг тиймэрхүү шүү. Яг нарийн нь бас сайн сонгоё. Гэхдээ тиймэрхүү. Ямар ч байсан Iron Man 3 гарахад бол Robert Downey Jr-ийн сүүлийн Spider-Man биш Iron Man кинох магадлал маш өндөр байсан. За одоо ухрааж үзээр Iron Man 3-ын эхлийн Marvel логог. Тэр бол яалтчгүй бүр ингээл л яг сүүлд одоо Роберт Дауни Jr-ийн юу дуусч байгаа юм шиг тийг санагдаад ахын эсвэл credit нь дан тийм билүү төгсгөлийн credit нь opening биш opening Marvel лого биш магадгүй бүр яг төгсгөлийн credit нь тийм байдаг гэж магадгүй. Төгсгөлийн credit бол ямар ч сан бас Роберт Дауни Jr айгуу тийм тусгай байна. За саянаар яриан дундаа эргэлцчихлээ opening биш төгсгөл дээр байсан юм байж магадгүй маань Iron Man 3. Окей. Хэрвээ тийм байсан бас sorry. Гэхдээ 100% итгэлтэй нэг бол байна. Бүр яг 100% заяа. Тэр нь юу гэхээр Black Panther 2. За тэрэн дээр бол мэдээ Chadwick Boseman жүжигчин нас урсантай холбогдуулаад Black Panther 2-ын Marvel лого бол бүр яг Chadwick Boseman зориулсан буюу одоо хинтээ T'Challa буюу Black Panther-тай ингэж айгуугаа дуустдаг. Тэгээд ийм ягаанаар ингээд тэр дуустагч байх эхэлдэг те. Тэр бол айгуугаа байдаг санагдаж байна. За тэгээд ер нь Spider-Man-ийн live action бүтээлүүд донд бол Том Холланд, Zendaya, Ned 3-ын одоо нөгөө нэг Team Avatar гэдэг шиг Team Spidey гэх юм уу да. Энэ 3 бол одоо үнэхээр goated болчлоо. Энэ 3-ыг одоо гүйцэнэ гэж бол байхгүй юм байна. Kristen Dunst үнэхээр сайн жүжигчин гэхдээ надад бол юуны MJ-д үнэхээр ядаргаатай санагддаг байсан. Spider-Man-ийн трилог дээр тэгсээр байгаад ч дууссан ирээдүйд ч тэг санагддаг одоод ч тэг санагддаг эргэж үзэхэд ч ядаргаатай байдаг жүжигчнийхэн буруу болов биш гэж бодож чинь зүгээр л дүрийнх нь бичигдсэн байдал нь тэр тэгээд юуных бол Andrew Garfield-ийнх тэгж бүтэн тим босгоор эргэн тойрон олон дүр хөгжих боломж бол байгаагүй. Emma Stone тэр хоёрын chemistry бол үнэхээр тасархай байсан хоорондын авцалтай амьдрал дээр тэр хоёр угаасаа ч хосууд байсан тухайн цаг үед тийм учраас гоё байсан. Гэхдээ энэ дээр яг амьдрал дээр Том Холланд Zendaya хоёр мэдээж хосуу. За гэхдээ зөвхөн тэр гэлтгүүгээр мэдээж нөлөөлж байгаа. Гэхдээ зөвхөн тэр гэлтгүүгээр яг Ned энэ гурвын нөгөө нэг жүжигчин Jacob Batalon те энэ гурвын хоорондын харилцаа энэ тим энэ ямар их юм туулав бас дээрэс нь яг мэдээж олон кинотой нөлөөлж байгаа. Заавал харьцуулах гадаагаан бол биш л те. Тэр нь бас нөлөөлж байгаа. Тэгээд бүр одоо iconic Team Spidey бол энэ 3 бол болж гинүү да гэж бол бодож байна. Миний хувьд өмнө нь ер нь л гоё байсан. Гэхдээ энэ кинон дээр бол одоо бүр гоё жинхлээд өгчлөө гэж бол бодсон. За тэгээд энэ кинон дээр трейлерыг үзэж байгаа би трейлер реакшн бичлэг дээр ярьсан үгүй сайн санахгүй байна. Гэхдээ санаа зовж исэн зүйл ийм амар олон дүр яадаг юм бол би Spider-Man дээр хайп жоохон бага байсан шүү дээ. Ер нь бол трейлер гарахаас өмнө ч гэсэн яг ингээл Hulk ч гарна гээл, Punisher ч гарна гээл те. Ингээл амар олон rumor-ууд яваал ингээл the hand жисэг дүр болно. Jean Grey сүлдээ яригдаж эхлэв те. Тэгээ би ч юу болох гээд байгаа юм бэ? The hand, Hulk, Punisher юу Jean Grey ч яаж хоорондоо энэ тэргээл бүр ингээл гайхаад. Тэгэд ингээд трейлер үзэхэд бол яг таалагдчихсан хайп бол ихлүүлсэн. Гэхдээ бас санаа зовж лээсэн. Ийм амар олон эсрэг дүр чи яг үлээ Scorpion Enter те эргэж ирнэ гээл. Тэгэхэд маш олон дүртэй мөртлөө за энэ ч бүр нэмээд одоо Елена байгаа шүү дээ тийм. Хэдүүлээ дүрээр нь ярина. Тэгж байгаа мөртлөө ерөөсөө юм юу байгаагүй. Олон дүртэй мөртлөө ингэж чихцэлсэн ерөөсөө санагдаагүй. Тэр бас айгүй чухал байсан. Надад бол ерөөсөө чихцэлсэн санагдаагүй. Бүх дүрүүд нь өөрсдөө хэрэгтэй цагтаа гарсан гэх юм уу та. Илүү гарсан ч болоосоо гэсэн дүр бол байгаагүй. Яг илүү гарсан хугацаанд илүү сайн ашигласан болоосоо гэсэн дүр бол байгаа. Гэхдээ
юу гэдгийг одоо илүү гарсан бол гэж бодсон дүр яг үндэ надад байна. Тэр бол энэ киноны бас нэг зохиол талаас, найруулга талаас, өрнөл талаас бас том амжилт гэж бол бодож байна. За тэгээд villain change тэ энэ киноны дундуур бол ингээд эсрэг дүр өөрчлөгдөж байгаас айгу сонирхолтой шийдлээсэн. Тэгээд энэ киноны өрнөл одоо юм уу одоо урсгал гэх юм үү flow нь тэ тэрийг нь айгу гоё болж хийсэн юм да. Эхэндээ Scorpion-оор эхлээд тэгээд Mystery нэг юм учир бүтээлэг дүрлүү яваа. Тэгээд тэр нь Jean Grey болж тараад Jean Grey байснаасаа Bill Metzger болж дуусж байгаа тийм. Тэгээд бараг тодорхой хэмжээнд Frank ч юм шиг тийм. За нэг үйлдэлээр нь гэх юм бол агуулгой биш ч гэсэн. Тэгээд тэр одоо энэ урсгалыг шилжилтийг өрнөлийг болвол энэ кино бол маш сайн хийсэн тийм. Тэгээд Destin Daniel Cretton гэж найруулагчийг магтмаар байна. Тэгээ энэ киноны агуулга бол одоо бас айгүй хүнд штэ. Ер нь бол ингээд юм хагцалтай нүүр тулж байгаа. Хагцлыг яаж нүүр тулах вэ? Ямар өөр реакшн хүнээс гардаг? Ийм одоо хүнд зүйлийг, хагцлыг, ганцаардлыг тэ одоо хүмүүсээс хаслагдж байгаа хайртай хүнээсээ хөндөрж байгаа, хайртай хүмүүсээсээ хөндөрж байгаа ийм одоо мэдрэмж, ийм олон зүйлийг бид нар ганцаараа туулж болохгүй. Бид нар ганцаараа ийм зовлон, ер нь бол зовлон гэдэг зүйлийг те илүү бүр өргөшгөөд ярих юм бол зовлон бид нар ганцаараа туулах ёсгүй, ганцаараа туулж болохгүй, бид нар ганцаараа туулж дийлэхгүй гэдэг энэ сэдв айгуу гоё. Тэгээ энэ чухал сэдв. Тэгээ тэрийг ингэж супер баатартай, Spider-Man-тэй амар комики ийм кинонд сайн хийн гэдэг бол сайн хүнднэ гэдэг бол айгу чухал. За тэгээд тэр дундаа би Destin Daniel Cretton-ы 2013 онд гарсан Short Term 12 гэж одоо киног бол санал болгомоор байна. За инди кино байгаа юун дээр Sundance дээр нээлттэй хийж ирсэн. Destin Daniel Cretton өөрөө бол одоо богино хэмжээний кино хийсэн байсан. Тэрнээсээ сэдвлэж бүрийн хэмжээний кино олгож одоо хийсэн юм кино бол байдаг. Миний энэ бол бүх цаг үеийн хамгийн хайртай драма кинонуудын нэг. Дээрээс нь ирээдүйн одоо супер за супер гэж бодно супер биш байсан ч та нэлээд юм од осон жүжигчид бүгд тоглосон байдаг. Одоо Brooklyn Nine-Nine цуурлаараа нэлээд олон танигдсан Stephanie Beatriz гэж жүжигчин байгаа. За одоо маш олон бүтээлүүдэд тоглосон. За ялангуяа Get Out, Atlanta гэсэн бүтээлүүдэд тоглосноор мэдвэх Lucky Stanfield байдаг. За ирээдүйн Оскарын шагналтай хоёр жүжигчин байгаа. Нэг нь бол Rami Malek байдаг. За нөгөөх нь Brie Larson байгаа. За John Gallagher Jr. гэж жүжигчин байгаа. John Gallagher-ийн Jr-ийн хувьд бол би андуураагүй бол юу гэд цуурлаад Newsroom гэд цуурлаар нилээн бас олонд танигдсан байдаг. Тэгээ бас нөгөө юу байдаг санагдаад байгаа юм. Нэг тег цуурлаад тэр биш юм байна. Newsroom юм байна. Тийм Silicon Valley гэж бодоодсэн биш юм байна. Newsroom-ээр за тэгээ дээрэс нь Caitlin Dever Caitlin Dever-ийн хувьд бол бас маш олон мундаг бүтээл тоглоо явсан. Одоо Booksmart гэдэг маш гоё кино байдаг. Detroit гэсэн сан кино тоглосон. За тэгээд Last of Us суурлаар тоглож байгаа гэдэг ч юм уу те. Ингээд ирээдүйд бол дандаа ингээ бүр супер од байна уу маш модог хэмжээнд хүрсэн юм гоё жүжигчд дөнгөж бүгдээрээ карьерийнх нь явж исэн юм залуу дөнгөж одоо хойр гарцгааж байгаа. Тэгээд юм маш жоохноос эхлээ жоохон том хүртлээд юм тийнейжрүүд те ер нь 13 4-өөс нэг 22 3 насны хоорондох одоо маш олон хүмүүсийн юм туулж байгаа зүйлийг харуулсан айгуу тийм асрамжийн газартай холбоотой юм айгуу сайн кино байдаг. Тэгээ please үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд энийг би айгуу ингээ онцорч дурж байгаа. Нэгдүгээр би энэ кинонд айгуу дуртай олон хүнийг үзээсэй гэж боддог. Хоёрдугаар яг энэ Short Term 12 дээр гарч байгаа яг энэ Destin Daniel Cretton-ы нэг юм мэдрэмж байгаа байхгүй юу? Яг энэ хүмүүсийн туулж байгаа зүйлийг яаж илэрхийлэх вэ? Энэ дөрөв тийм зүйлийг амьдрал дээр мэдээж хүмүүс юм туулдаг бид нар тэрийг мэддэг. Тэрийг урлагийн бүтээл болгож буулган илэрхийлнэ гэдэг чинь өөрөө маш том чаленж байгаа. Гоё сэдвтэй, хүнд сэдвтэй, чухал сэдв хүнж байгаа shit кинонууд зөндөө. Маш олон. Тэглээгээ чухал сэдв хүндлэгээ автоматар сайн гэсэн үг шүү дээ. Хэдийгээр одоо юу гэдэг юм сайн бүтээ юу чухал сэдв хүн урлагаар дамжуулж хүндгийг бий бол маш чухал гэж боддог ч гэсэн. Тэгэнгүүт энэ дээр бол Chris McKenna, Eric Sommers гэж хоёр зохиолч. За тэгээд Destin Daniel Cretton түрүүний хэлсэн Short Term 12 гэдэг киноны туршлагаараа болвол мэдрэмжээрээ бол үнэхээр гоё гаргасан байсан. Marisa Tomei ямар гоё оруулж ирвэ те. Aunt May энэ франчайзын бүр ямар чухал дүр болчихвоо. Тэгээ энэ кинонд одоо Aunt May асуурсантай MJ Nate хоёртой харилцаа одоо байхгүй болсонтой тэр ч одоо нэг юм grieve хийж байгаа шүү дээ. Хагцлалтай тулж байгаа шүү дээ. Тэр хоёр нь амьд сэрүүнч гисэн. Тэр мэдрэмжүүдийг тэр одоо зохиолыг бол үнэхээр мундаг хийжээ. Тэгээд бүр дэлгэрэнгүй удахгүй ярих бах. За тэгээд Michael Giacchino хөгжим гоё байла. Айгүй юм оргил гоё акшнтай, гоё содон
гоё юм фан үедээ фан байла. Айгүй юм emotionalтэй юм ганц 2 төгөлдөр урны ингээл юм одоо нот гэж ярих уугүй нэг юм хэсэг дээр одоо явахдаач гоё байла гэдэг ч юм уу. Тэг хитрхи чанга нөлөөтэй бол байсангүй те. Шаардлагатай гоё оргилох үедээ оргилж байгаа мөртлөө яг тэр Ant May-тэй Jean Peter-тэй тэр бүр маш emotional хэсэг байсан. Одоо жишээ нь тэр хэсэг мэсэг дээр бол бүр ингээд бараг сонсогдохгүй гэхдээ бүр ингээд яг анзаарах юм бол айгүй аяархан цаана ингээд явж идэг ч юм уу те. Тэр нь гэхдээ нөлөөж байгаа үзэж байгаа хүний мэдрэмжэд гээд үнэхээр гоё байла. Майкл Жаконыгийн хөгжим болвол за тэгээд акшн эсгүүд үнэхээр супер байла. Jean Grey одоо хүчийг илэрхийлсэн илэрхийлэн гоё байла. За нэг нь бол яг мэдээж ингээд нөгөө нэг телепат телекинетик хүмүүсийг ингээд илэрхийлэх дэлгэцэн дээр хэцүү шүү дээ. Тэгээд тийм болохоор одоо манай Джеймс Макэвой бас байнгын ийм байдаг те. Байнгын ийм байдаг. Магнито байнгын ийм байж байдаг те. Тэгээ энэ дэр болохоор яг гараараа гэхээс ингээл нөгөө хажууд нь бүү гэл эффект оруулсан байгаа. Тэр нэг нөгөөдг нь болохоор яг хүмүүст эффект нь яаж байгаа. Тэр айгуу гоё байсан. Тэр телепат талаасаа ингээд хүмүүсийн хооронд үсэрж байгаануудыг ийм бүжигчд хийсэн юм байлээ. Тэгээ угаасаа бүжигчин хүмүүс л ийм гоё уян хатан содом биеэ ингэж бүтэн контролдож чаддаг ийм үйл хөдөлгөөнүүдийг хийх баг л та. Тэгээ тэр нь бол үнэхээр гоё байсан. Тэгээ дээрэс нь тэр нөгөө нэг павер нь шилжихээсээ гадна юу нөө тэр нөгөө нэг Манхаттны ингээ 1 км радиуст ингээ гацчихдаг штэ. Тэр хэсгийг ч гэсэн тэр бүжигчд ингээ бэлдсэн юм байлээ. Тэр бас айгуу гоё байсан. Тэр нохоо ноцдаг хэсэг мисгийн бэлтгэлийн бичлэг бас яваад л айгуу гоё ингээ 123 гэж бүгд ингээ гацаал гэсэн чинь нөгөө нохоо ингээ амар сургуультай нохоо. Тэгээ ингээ за хуцаараа гэдгсэн суугаараа чимээгөө гэсэн чинь нөгөө суугаад чимээг. Тэгээд ингээ бүгд гацсан дараа хуцаал амар хөөрхөн сургуультай нохоо мохотой. Тэр хэсэг мис айгуу гоё байсан. Тэр бичлэгүүд нь гарч байгаа. Тэгээд энэ кино ерөн зүгээр маш сайн гоё мэдрэмжтэй, гоё vibeтэй мөртлөө түрүүний хийсэн айгүй чухал сэдвүүдэд чухал хүлээж авч гоё emotional хийсэн байсан болохоор эргэн тойронд энэ оролцож хэдэн 100 за сайн яргамал хэдэн мянган хүн оролцож байгаа шүү дээ энэ кинон дээр, энэ том кинон дээр. Тэр хүмүүст үнэхээр гоё санагдаж байгаа бох. Тэгэд оролцсон юм болгоноо олон нийтэд зөвшөөрөл мөшөөрлийг л асуудалгүй бол хууль ёсны асуудалгүй бол ингээ хуваалцах айгүй гоё байгаа байх. Тэр нь ч гэсэн фэнүүдэд гоё байгаа. Гоё байна те надад бол. Тэгээд кино сайн болно гэдэг бас маш олон хүнд айгүй олон том нөлөө байдаг гэдгийг бас давхар сануулсан гэж бол бодож гин. Тэгээд тэр бэлтгэл хийж байгаа хэсэг мэсгүүд бол айгүй гоё юм лээ. За тэгээд киноны дундуур бол бараг 5 удаа уйллаа. Бүр бүтэн амар уйлсан гэнэ бас тодорхой хэмжээний төрөл. Гэхдээ амар сэтгэл хөдлөсөн, нулимсэлэг нөөсөн олон мөчүүд байлаа. За нэг нь бол Питер яг нөгөө MJ-г ингээд найзлуутайгаа байгааг тэг ингээд хараад тэгээ тэрэндээ бүр ингээд амар сэтгэл нөвдөө тэгээд ингээд хамаг юм дурсаад юун дундуур Нью-Йорк дундуур ингээд бороонд бороо бэлэн байж гэдэгтэй яаж байгаа. Бороо цаанаас л нэг юм те. Бороонд эмороод ингээд юу ягаа явж яадаг. Swing гэдэг чи юу гэдэг вүлээ? Ер нь Spider-Man-ыг юу гэж бид нэр ярьдгийг. Spider-Man яах гэдэг юм? Савж явах. Савлах I guess яа. Spider-Man Нью-Йорк дундуур эмороод савлаад явж ирсэн гэж. Тэгээд тэр явж идэг хэсэг айгүй гоё байсан. Тэг өмнөх кинонуудын тэр хоёрын харилцаануудыг харуулсан. Тэр хэсэг бол айгүй сэтгэл хөдлөж байсан. Тэгээ Питер MJ хоёрын тэр нөгөө дээвэр дээр уулздаг хэсэг, тэр хэсэг уулздаг ч байхаа тэр дээвэр дээр хэсэг тэр жигээр амар байсан. Тэгээ тэр хэсэг дээр бүр ингээд нөгөө эхлээ Питер нөгөө хэнийг MJ-г одоо сэргчлээ санчлаа гэж бодоод үнсчээд ингээд тэрврээд бүр ингээд би маш их сансаг I missed you so much гэх ингээд ойлоо тэрвэрж байгаа хэсэг дээр амар сэтгэл хөдлөсөн. Амар харамсалтай байсан мэдээж эргээд юу бас нэг нь бодох юм бол тэгээд Том Холланд яг өөр бүтээлүүдээр бас болж өгөхгүй юм байгаа ч гэсэн өөр кан The Devil All the Time бэнтэр бол ажгүй байсан шүү. Гэхдээ энэ дээр бол бас ямар сайн жүжигчин бэ гэдгээ бас харуулсан гэж бол бодож байна. Ялангуяа No Way Home энэ хоёр дээр The Devil All the Time дээр ч гэсэн сайн байдаг. Яг өөр бүтээлүүд дээр нэг онц гойд юм бол байгаагүй ч гэсэн. Тэгээ энэ дээр бол зөвхөн тэр синээр харахад л ямар сайн жүжигчин байдгийг харуулсан гэж бодож байна. Тэгээ цаашаа бас карьер нь өөр кинонуудад өөр дөрүүдэд тоглоо явахад бас гоё байгаасаа гэж найдаж байна. Тэгээд нөгөө Fred Astaire гэдэг бүр одоо дээр үеийн амар алдартай бүжигчин дуучин одоо маш олон төрлийн авьяастан юм хүн болвол байсан. Бүр 1920 30-аад оны үеийн бүр юм супер од хүн болвол байсан. Тэгээд хүүхд байхаас байсан. Тэгээд энэ Fred Astaire-ийн одоо biography кинонд
тоглохоор болсон байгаа. Хиний хувьд бол Том Холландын хувьд бол тэгээд тэр project нь гоё байгаасай, сайн болоосай гэж бодож байна. Өөрийгөө сайн илэрхийлээсэй. Тийм тэгээд Том Холландыг бол бас бид нар дутуу үнэлдэг гэж бол би боддгийн шүү интернетийн хувьд. За тэгээд фэнүүдийн хувьд. За тэгээд яг хөө тэр хэсэг дээр би бол яг MJ биш ах гэж бодсон л доо. Яалтчгүй Jingo орсон байх гэж бодсон. Гэхдээ Питерийн өмнөөс яг тэр сцен дээр яг ингээд ямар амар хүнд байгаа мэдрэмж нь байгаа. Тэгээд тэр ингээд хэдийгээр худлаа байж таарсан ч гэсэн одоо MJ биш байж таарсан ч гэсэн бидний хувьд Питер дотроо байсан тэр зүйлээ ингээ гаргах те тэр нь бол айгүй чухал байсан гэж бол би бодож байгаа. Тэгэж бол санагдсан. Тэгээд дараагийн айгүй сэтгэл хөдлөлийн хэсэг бол Jin нөгөө нэг юу яадаг VMAX-ыг олж мэддэг те VMAX гэж яг юу вэ гэдгийг олж мэддэг хэсэг амар хүнд байсан. Тэгээд яг дараа нөгөө Metzger-т тэгдэг штэ те чи бол алуурчин гэдэг те. Тэгээд тэр инженер нь тэгсэн чинь ингээд яагаад чи яаж энэ мэдгүй юм гэхдээ ингээд нөгөө тархиныхын долгионууд эргэн тойрондох объектуудыг нөлөөлөд байна гэдэг. Тэгээ өөрөөр хэлбэл одоо тэнцээ Metzger болон тэр юуны damage control-ын нөхдүүд ингээд зовоож яаж агаад зовоож одоо хязгаарын тулгаж байгаад Jingo бол одоо Sarah Grace буюу одоо ихчээсээ илүү хүчтэй гэдгийг бол одоо олж мэдж байгаа. Тэгээ зөвхөн илүү хүчтэйгээс гадна зөвхөн телепат биш, телекинетик одоо хүчтэй маа гэдгийг одоо олж мэдж байгаа. Энэ кинон дээр одоо хэдүүлээ болвол Jingo-ийн 2 дахь паверыг бол олж нээж үзэж байна гэсэн. Тэгээ эхлээд телепат гэдэг шүү дээ. Тэгээд дараа нь бол телекинетик болсон буюу одоо эргэн тойронд юм удирдах чадвартай гэдгээ одоо нээж байгаа гэх юм харуулж байгаа болсон. За тэгээд тэр айгүй гоё супер хэсэг гэх юм бол Bill Metzger тэнцээ ингээд юу яадаг штэ тэр хүчийг нь контролдож авах гад тэ хуйлах гад ингээд айгүй олон юм яаж тэр яг олон юм дээр явдаг сэдвэлтэй Gen V дээр гардаг The Boys-ийн цуврал тэ тэгээд юу Stranger Things гэдэг ч юм уу олон юм дээр гардаг сэдв X-Men дээр бол маш их гардаг сэдв штэ тэгээд энэ дээр бол одоо хүчийг нь контролдох гэж зөндөө үдэж байгаа. Тэгээд эцэст нь одоо тэрийг боломжгүй байхтай одоо ямар та Jin удаагийн ордлогын зогсоож байгаа дээрээ бол Jingo хэлдэг те the only hands that will wield this power are mine гэдэг. Энэ хэсэг бол бас амар хүчтэй бас л одоо их emotional юм гоё хэсэг байсан. Тэгээ одоо энийг юу гэж орчуулсан одоо энэ хүчтэй энэ эрхмэлээд энэ хүчийг одоо захирах атгах цорын ганц одоо гар бол минийх юм аа. Энийг одоо энэ хүчийг захирах цорын ганц хүн бол би юм аа. Эрхэн зөвхөн надаа байгаамаа гэсэн юм утгыг бол илэрхийлж байгаа. Энэ хэсэг маш хүчтэй. Хүчрэг юм гоё хэсэг байсан. Тэгээд Sadie Sink бол мундаг байсан. За тэгээд дараа нь бол энэ May Peter Jin-тэй хэсэг байсан. Питерийн одоо дурсамж, Питерийн тарих руу орж байгаа хэсэг тийм ээ. Энэ хэсэг бол тэр чигээрээ бүр үнэхээр супер хийсэн байсан. Зарим хүмүүс яг энэ киноны яг энэ хэсгүүдээр өөдөж мөдаал тийм ярэ мэрэ их явлаа гэж нэг иймэрхүү юм ярьж байгаа сонсогдчихсэн. Гэхдээ би бол хүмүүсийг иймд ач холбогдол илүү өгж байгаасаа, илүү анхаарж байгаасаа зүгээр Spider-Man-ийн кино байлгаал зүгээр одоо юу гэдгийг ингээл юуны Нью-Йоркын дундаар саваад яваад ах те ингээл хүмүүстэй зодтолтоод ах биш шүү дээ. Питер Паркер чи хийн юу туулж байгаа. Яг цөмдөө юм Питер Паркер хийн те. Яагаад одоо юм мундаг дэлхийн нийтээр хүмүүс хайрладаг одоо хүндэлдэг юм баатар яг юуг төлөөлж байгаа гэдэг айгуу чухал гэж бол би боддог. Тэгээд энэ хэсэг дээр бол айгуу гоё байсан. Тэгээд энэ May гэдэг дүрийн одоо зөвхөн Питер дэх биш эргэн тойрондох хүмүүстэй байгаа нөлөө нь тэгээд энэ нөхцөлд бол зөвхөн Питерт сануулгаас гадна одоо Jin-д нөлөөлж байгаа. Энэ бол одоо хэдийгээр өөд болчихсон ч гэсэн одоо Питерийн дурсамжаар дамжуулаад Jin хүртэл одоо тусуулж байгаа нөлөөлж байгаа нь үнэхээр гоё байсан. За энэ чинь ингээд хүмүүс бол одоо бүр юм аимшигтай адуус шиг зүйлүүдийг бол одоо чамд халдах, чамд хийж чиний эсрэг одоо тий хийж чамд одоо хортой болол байна гэдгийг хэлж байгаа нэг. Гэхдээ чи бол үзлэнтэй, чи бол одоо юу гэдгийг ингээд чамд хайртай хүмүүс чинь чамайг чамд хайртай болохоор хайрладаг болохоос чамайг онцгой хүчтэй өөр болохоор чинь болол хайрлт юм биш юм аа тий. Тэгээ тэрийг үрд санаж яваарэ. Тэгээ ялангуяа одоо маш их ганцаардсан байсан ч гэсэн тэрийг хизээч битгий мартаарай. Тэгээ энэ бол чиний маш одоо чухал хариуцлага шүү. Тэгээ хизээч битгий мартаарай. Ямар ч одоо эрх мэдэлтэй ч юм уу. За энэ нөхцөл бол хүчтэй босон ч гэсэн түүнийг хизээч битгий мартаарай гэдэг энэ хэсэг бол одоо маш гоё хэсэг байсан. Энэ хэсэг бол надаа нөгөө нэг Call Me By Your Name-ийн хин Шаламегийн дүр нөгөө аавах нь тийш айгуу гоё жүжигчин байдаг да. Би одоос нэрийг мартчихад байна. Аав нэг айгуу гоё яриа явдаг хэсэг байдаг штэ тий. Аав нь өөрөө залуу байхдаа юу алдсан тий. Юуны айдсаас болж юу Майкл Стулберг тий. Майкл Стулберг гэдэг жүжигчний
Тимоти Шаламегийн дүрд Элиот хэлт ярьдаг хэсэг байдаг. Тэр бүр үнэхээр гоё хайр өрмөр хэсэг тий. Чи залуу байна. Чи залуу байхдаа энийг мэдэр тий. Дараа нь харамсаж амьдарч болохгүй гэл ингээд амар гоё юм ярьдаг штэ. Тэр шиг яг уу ярьж байгаа гол сэдвүүн өөрчлөсөн яг ингээд юм хүнд зөвлөгөө өгөх, чиглүүлэх, хамгаалж ойлгож яг өөрөөр нь хүнийг ойлгож, өөрөөр нь хүндэлж, өөрөөр нь хайрлж одоо хайрлах хүн байна гэдэг гайд хийх хүн байна гэдэг те эцэг их аав ах их одоо фигюр байна гэдэг ямар амар чухал вэ гэдэг бас сануулсан юм гоё хэсэг бол байсан. Одоо Call Me by Your Name дээр хэсэг бол бүр хизээч мартагддгүй. Тэгээ энэ бол бас тэрнтэй адилхан хэсэг бол болж ийн гэж бол бодож байна. Тэгээд одоо чулуун дээр нь бичсэн байдаг штэ May те when you help someone you help everyone. Чи нэг хүн тусалж яах гэдэг бүгдэд тусалж байна гэсэн үг гэдэг. Тэр бол одоо May гэдэг дүрийн May Parker гэж дүрийн одоо сүнсийг цөмийг хүнийг нь маш гоёор илэрхийлсэн гэж бол бодсон. Тэгээд одоо энэ хоёр ч нь бол яг энэ хэсэг дээр Женхийн хоёр, Питер хоёр хоёулаа бие биенийхээ хатар хагцалтай нүүр тулж байгаа шүү дээ. Нэг нь May, за MJ-хийн хоёр бас мэдээж явж байгаа нийт хоёр. Тэгээд нөгөө талд их чинь те. Тэр хагцалтай ийм одоо ойр дотны хайртай хүнээ халдсан ч гэсэн бид нар энийг бол одоо ганцаараа туулах албагүй гэдгийг Питер ухаарж байгаа. Тэгээд тэрийг одоо хинт Jean Grey бас одоо дамжуулж бас юм гайд юм одоо хүн болвол бас болж байгаа нэг гоё байсан. Тэгээд энэ дээр бол одоо Питерт бол яг May байсан тийм өмнө нь. Тони бас тодорхой хэмжээгээр байсан. Тэгээд May-ийг алдаад Тони байхгүй болоод Тони бас явчихж байгаа шүү дээ. Тэгээд MJ бас Ned хоёрыг мэдээж тодорхой нэг утгаараа алдаж байгаа. Тэгсэн мөртлөө л хүмүүс туслаад тэгсэн мөртлөө л ганцаараа учрыг нь олох гэж хичээгээл тэгсэн мөртлөө л одоо ингээл бүхнээ зориулаад яваад байсан. Тэг шаардлагагүй. Ганцаараа байх бити бүгдийг нь оролдооч. Өөртөө цаг гаргаач. Тэг ингээ хүнтэй энийг хуваалцсан гэдэг нэг утгаараа амьдралыг хүнтэй хуваалцсан гэдэг тийм ээ. Маш чухал штэ гэдгийг одоо тодорхой хэмжээнд хэлсэн дүр нь Тина байсан. Тина дүрийнх нэр Тина биш шүү. Манай The Bear цувралын Тина амар гоё дүр өгдөө. The Bear цуврал ер нь айгуу гоё цуврал. Тэгээд тэр цуврал дээр Тина гэдэг дүр тоглолтог жүжигчин Lisa Colon-Sayas гэдэг айгуу гоё жүжигчин байдаг. Тэгээд тэр жүжигчин тоглосон The Wolf гэдэг мөрдөгч байгаа шүү дээ. Цагдаа. Тэр дүрийн тэр одоо ойлголтыг Питерт бас өгдөг нь айгуу гоё хэсэг байсан. Киноны ялангуяа эхний 3-1-ийн гоё хэсэг байсан. За тэгээд дараа нь төгсөлд бас манай Тинатай ярьдаг шүү дээ. Ганцаараа бүгдийг нь хийхээ хичээсээ одоо бүгдийг нь хийхийг хичээхээ байсан гэдээ ярьдаг. Тэр хэсэг бас айгуу гоё байсан. За тэгсэн чинь тэрэн дээр Jean Grey хэлдэг шүү дээ. За тэр нь үнэн байсан ч гэсэн одоо ганцаараа туулах албаа гэдэг. Ганцаараа туулах албаа гэдэг нь үнэн байсан ч гэсэн би надад хинч байхгүй би ганцаараа штэ гэд тэгж яахт нь яг Питер би байна штэ гэдэг амар байсан. Яг би байна штэ гэдэг тэг яг хоёр дахь удаад бүр ингээл нулимс яг гарч байгаа байхгүй. Тэгэл энэ хэсгээр бол яалч юу байсан бас нэг гоё юм нь одоо комик дээр байдаг, заавал суурь материал дээр байдаг, заавал ийм тогтцсон хүмүүсийн мэддэг харилцаа зохиол одоо өрнөл байх шаардлагагүйгээр төрүүдийнхээ сүнс философи хэн гэдгээс нь одоо зөрхгүй зөрчилдөхгүйгээр шинээр зам засаж байгаа нь айгүй гоё байгаа хгүй. Ягаад тэгэхээр жишээ нь одоо энэ тэрний жишээ бол Питер Паркер, Jean Grey-ийн харилцаа. Комикэн дээр бол Jean Grey, Питер Паркер хоёрын харилцаа хамт диалог энтер гэдэг юм бол хамтдаа сцен хоорондын харилцаа гэж юм тогтсон юм бол байхгүй шүү дээ. Яг мэдээж комик дээр бол юу гэдгийг том team up одоо X-Men, Avengers те том үйл явдал болдог ч юм уу, том дайн тулаан юм болдог ч юм уу. Тиймүүд бол яг нэг багтаа байдаг ч юм уу, ганц нэг үг сольж байгаа мэдээж байгаа л баг. Гэхдээ зүгээр одоо Logan, Jean Grey гэдэг шиг те Питер Паркер одоо хин гэдгийг өөр ингээд юм Daredevil жишээ те ийм дөрүүд ингээ комикэн дээр хоорондын ямар нэг харилцаатай гэдэг нь тогтчихсон дөрөв зөндөө байдаг бол энэ хоёр байхгүй. Тэгээ энэ шин болчихоо. Одоо ингээд цаашаага олон жил амжилттай юм франчайз явж чадах юм бол X-Men дээр бол мэдээж Jean Grey CDC-ийг тоглоод явах бах. За зүгээр Peter Parker-т Tom Holland хэр удаа яах вэ гэдэг бол том асуултын тэмдэг байгаа. Зүгээр үргэлжлээ дахиад нэг хоёр кино явахад л энэ хоёрын харилцаа бол ингээд айгу хоорондоо дахиж сцен гарахгүй байсан ч сашгүй холбоотой дүрүүд болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ бол зөвхөн энэ франчайзын зөвхөн одоо MCU-гийн за Brand New Day-с хойшоогоо л одоо байгаа юм болно. Ямар нэг комик юм дээр суйрлаагүй. Энэ нь бас айгүй гоё зүйл гэж бол би боддог. Ер нь дэлгэцийн бүтээл хийхдээ суурь бүтээлээс одоо юу сэдвүүлэхэд бол заавал ингэж 100% копи идэх те яг ийм байх ёстой гэхэл би утгагүй гэж боддог. Угаасаа энэ ч өөр форматууд, өөр медиумуд те шаардлагууд зөндөө гарна, өөрчлөлт зүйлүүд зөндөө гарна, илүү дутуу зөндөө зүйлүүд зөндөө гардаг. Тэгээ энэ шиг ийм креатив байгаа нь бол надад
маш таалагдсан. Тэгээд шарх хагцлаас идэгрэн гэдэг тэгээд одоо энийг туулна гэдэг ганцаараа хийх юм бишээ. Бусадтай хуваалцаж хамт байх хүн хамт байж одоо хүнтэй давж гарах зүйл гэдгийг бол эцсийн яг зүгээр базаад ярихад онцлсан энэ сцен яг энэ кино төр чигээрээ тэгээд тэр May Parker хин гурын Peter Parker Jean Grey гурын сцен бол гоё байсан. Тэгээд Spider-Man-ийн нэг гоё зүйл нь амьдралд өөрт нь одоо ингээд зөвхөн хаацал зовлон хэцүү хүнд юмнууд ингээд уучраад байхад одоо ингээд хайр хүндлэл зөв зүйлийг сонгодог нь Peter Parker-ийн Miles Morales-ийн бас тодорхой хэмжээнд ч яг угаасаа тийм. Тэгээ Spider-Man гэдэг дүрийн ер нь гол юм тэр байдагт бас айгу баярлдаг айгу гоё юм тэр. Тийм байна. Тэгээ өөр бас тэгээ энэ гурван жүжигчнийг мэдээж ярихгүй болохгүй тийм. Marisa Tomei, Sadie Sink, Tom Holland гур бол энэ сцен дээр үнэхээр супер байла. За тэгээд одоо Jean Grey бас паверыг үзүүлж байгаа нэг хэсэг байхгүй юу? Яг хүний тархинд орж байгаа хэсгийг заавал юм сүртэй амар нүсэр юмар үзүүлэх биш. Зөвхөн нэг юм хонгил руу орж байгаа юм шиг эффект байгаа. Тэгээ болоо. Тэгээд эвтэйхээ эвлүүлэгээр л тэрийг үзүүлчих чаа. Тэгэл гол юм юу гэхээр импакт нь. Тэр дүрийн хийсэн зүйл, тэр хоёрын ярьж байгаа зүйл, мэдэрж байгаа зүйл, туулж байгаа зүйл. Тэр нь илүү чухал. Тэгээ энэ хүний телепатик хүчийг бас айгүй гоёор харуулж бас болж штэ тий. Энийг бас юун дээр их гоё харуулсан штэ. Thunderbolts-ийн төгсөл дээр Bobby-ийн тархинд болж байгаа зүйлийг маш гоё харуулдаг тэр өрөөнүүд байдгийг те гоё креатив харуулсан гэж бол бодсон. За тэгээд сэтгэл хөдлөсөн хамгийн сүүлийн том хүч нь бол end credit байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё хийсэн байсан. Steve Lacy гэж артистын тэр Oh Yeah гэж дууг нь цомгийн сонсороо дөнгөж 28-т мөртлөө 3 том цомог гаргачихсан юм. Одоо маш содон alternative R&B electronic юм сонирхолтой юу хийдэг дуунууд хийдэг гоё мундаг артист бэлээ би өмнө л нэрийн зүгээр ингээ Steve Lacy гэж харсан чинь нэг юм сонсон юм шиг артист байсан. Тэгэхдээ дуунуудаа сонсч үзээгүй юм бэлээ. Тэгээ их гоё артист байлээ би бас сонсъё гэж бол бодож байгаа. Тэгээд Нью-Йоркийн тэр гоё уур амьсгал өдөр тутмын энгийн амьдрал те neighborhood-уудыг харуулдаг үнэхээр гоё шийдвэрсэн. Тэгээ ер нь бас нэг айгүй чухал юм нөхөр бид нар өдөр тутмын амьдрал те энгийн зүйл зүгээр л нэг юм ирвэхэ нисэж байгаа, урмал урж байгаа, салхины доор одоо салхинд ингээд дуурж байгаа модны доор суух те ийм одоо энгийн зүйлүүдийг бид нар амьдралдаа бас ингээд гоё хайрлаж мэдэрч амьдрмаар байгаа. Тэгээ тэрийг айгуу гоё онцсон юм шиг надад болоо санагдсан. Тэгээ чинь brand new day бол шин эхлэл цоошин өдөр биш байхгүй. Киноны орчуулга бол буруу. Энэ бол шин эхлэл байхгүй юу те. Тэгээд тэрийг бас айгуу гоё илэрхийлсэн гэж бодсон. Тэгээ би нэг tweet санаанд орохгүй. Elon Musk нөгөө SpaceX бол ингээд дэлхийн нийтийн бусад бүх юмнаас одоо бусад бүх юмны үнэлгээнээс илүү өндөр үнэлгээнд хүрнэ. Марс цаас цаашаа явна гэдэг ч аахгүй те. Тэгсэн чинь доор нэг reply хийсэн байхгүй надад айгуу таалагдсан. Тэр юу гэхээр за sorry те юу зүгээр юм зөөлөн сэвэлцсэн салхинд те ингээд салхинд сэвэлж байгаа гэх юм уу те салхинд сэвэлж байгаа юм зөөлөн салхинд сэвэлж байгаа нэг ширхэг цэцэг болвол 10,000 SpaceX-ээс илүү үнцэнтэй шүү гэд. Тэр айгуу гоё tweet гоё хариу байсан. Тэгээ юм болгоныг бид нэр үнээр worth-оор одоо мэдгүй stock үнэлгээд юм орлого зарлага үн өртгөөр дүгндэг болвол ийм цаг үед бас болчоод байна юм болгоо одоо бас тодорхой хэмжээ мэдээж тэгэхээр ч аргагүй те. Тийм үед яг юм өдөр тутмын гоё амьдралын нэг юм enjoy хийсэн те амьдралын бүх юм чеклист шиг болчиход шүү дээ. Ингэх ёстой. Одоо кино үзэх, тоглоом тоглох, ном унших хүртэл те. Араас ингэхгүй болохгүй бүх юм чеклист юм шиг те. Тэгэл ингээл ийм endless scrollтай те. Хуучин Instagram дуустдаг гэсэн та тэр үеийг санаж байна уу? Арай жоохон гөгшин нөхдүүд нь санаж байгаа бох те. Instagram ингээ явж яснаа дагдаг хүмүүсийн контент дуусчдаг те. Тэнгүүд ингээд ийм одоо дуустдаггүй. Тэгэл нэг жоохон хүүхдүүдээ TikTok үзүүлээ сууж байдаг. Одоо ийм амар проблематик юм ихтэй цаг үед ингээд ийм mundane гэдэг чинь нэг юм энгийн уйтгартай энгийн хоёрын дундуург байхгүй бас яг уйтгартай гэсэн үг ш. Тийм нэг юм өдөр тутмын гоё зүйлийг мэдэрч анзаарж ингэж бас амьдрмаар байгаа. Тэгээ Монголд ч гэсэн бид нар ингээд амар стресстэй хүнд хэцүү нөхцөлд амьдарч जैन те. Ялангуяа үйл болоод ирэхээр тэгээд энэ зун нь маш богино хугацаа байдаг. Тэр үед нь ингээд нэг юм гоё enjoy гэдэг юм бай гэхээр тэгэл ингээд босоод өөр асуудлууд агүй их байдаг. Ганц өдөр бор орол зам болчихдаг юм те. Ийм асуудлууд их байдаг болохоор хэцүү байгаа. Гэхдээ байгаа боломжоор бид нэр өдөр болгондоо ингээд ийм гоё мэдэрч орчноо мэдэрч амьдралаа гоё мэдэрч амьдрмаар. Тэгээ айгүй их юм бодогдус яг өнгөцгөн харахад тэгж бодохгүй байж магадгүй. Тэр хүмүүс бол бүр ойлгоч одоо fuck юу худлаа яриад юу the fuck те гэх бах миний ярьж байгаа зүйл. Гэхдээ надаа мэдэрсэн мэдрэмж болвол тэр scene credit-ийг бүр амар гоё те би одоо хэсэг хугацааны дараа нэг амралт авч байгаа өөртөө
яг зориулж бүр амралт авч байгаа. Тэр амралтын үеэр зарим үүд нь бол зүгээр л гоё алхахыг гэж бодож байгаа. Яг бас Улаанбаатар зүгээр ч нэг амралтаа очихлохгүй хэцүү л. Гэхдээ зүгээр л point нь ингээд аягүй гоё зүйл ингээд ялангуяа ажил хийж гиснээс хойш тэ ажил ингээ мөнгө олох шаардлагатай юм болж хичнээн дуртай юм хийж гисэн аягүй олон стресс асуудал юм байгаа шүү дээ. Тэнгүүд ийм яг амьдрал донд ороод ирснээс хойш ингээд амьдралыг амар гоё юм жижиг зүйлүүдийг те ингээд юм нийгмээ соёл иргэншлээ хүмүүсийг те гудамжаар алхаж байгаа гоё хосуу гудамж гадаа тоглож байгаа хүүхдүүд те саллаа сууж байгаа настай хүмүүс гэдэг ч юм юу гэдэг чинь ийм гоё зүйлийг бид нар мэдрэх нь амар баг болсон. Энэ хотож өөрөө айгүй хортой байгаа даа. Тэгээд тэрийг айгүй мэдрэхийг хүсэж байна. Санаж байна. Дөнгөж хойр гарч байхдаа өсвөр насндаа байхдаа айгүй анзаардаг байсан, мэдэрдэг байсан. Тэнмэл байсны чинь байгаа байх. Тийм. Гэхдээ тэрийг айгүй санаж байна. Тэгээд яг энэ киноны кредит бол маш их зүйлийг бодогдуулсан. Үнэхээр их зүйлийг бодогдуулсан. Тэгээд энэс санаа аваад олон улсад бас хотуудаа илэрхийлсэн гоё бичлэгүүд хийгээд ихэлсэн байлээ. Стив Лейси гэж дуучны Оя гэдэг дуутай хийгээд ирсэн байлаа. Маш гоё санагдсан. Тэгээ энэ кредит мэдгүй би одоо бүр гайхаад байгаа. Ингэж амар гоё их юм бодогдуул сэтгэл хөдлөж ингэсэн кредит би ихэнд ярьсан л да. Гэхдээ байдаггүй санагдах юм да нэрээ. Кинотой холбоотой гоё бодогдуулсан юм байдаг баг. Гэхдээ ингэж бүр ингээ киноноогоо давж мэдрүүлсэн юм цөөхөн баг гэж бодож байна. За тэгээд сэтгэл маш том хөдөлгсөн хэсгүүд бол эднэр байла. Питер MJ-г шинэ найзлуутайгаа байж байгааг хараад одоо гонигтайгаар борон дэморж явдаг. Тэгээд дээвэр дээрх хэсэг те маш их сансаан гэдэг айгүй их одоо тэрийг гаргадаг те айгүй муухай твисттэй хэсэг. Тэгээд Jin VMAX-ыг олж нээж байгаа. Юу олж нэгээд ахч байх олж мэдж байгаа угаарж байгаа. Тэгээд Peter Jin May 3-ын хэсэг. За тэгээд credit гэсэн хэсгүүд бол айгүй гоё байлаа. Тэгээд би бас нэг юм онцлонгоо зохиолтойгоо холбоотой юмнуудыг бас яриад яваад байгаа шүү. За хиний Peter Parker-ийн AI-ыг Naomi Watts гэж одоо мундаг гоё жүжигчин бол дуу оруулсан. За Naomi Watts-ийн хувьд бол олон кинонд бол байгаа. Mulholland Drive гэж одоо гайхалтай агуу бүтээл дээр байгаа. Alejandro González Iñárrituгийн 21 grams 21 г гэж мундаг кинонд байгаа. За King Kong Peter Jackson-ы King Kong тоглосноор таад мэднэ 2007 онд гарсан Eastern Promises гэж мундаг кинон тоглосон. 2014 оны бас Iñárrituгийн Birdman гэж кинон тоглосон. За миний айгуу дуртай хоёр жижиг драма байдаг. Comedy drama 2014 онд гарсан Saint Vincent, 2015 онд гарсан While We're Young гэж кинонуудад бол тоглосон. За дээрэс нь одоо 2012 онд гарсан юу гэж кинонд бол тоглосон байдаг. The Impossible гэж кинонд бол тоглосон байдаг. За тэр кинон дээр бол одоо 2004 оны энэтхэгийн далаад болсон одоо аимшигтай газар хөдлөлт. За тэр аимшигтай газар хөдлөлтөөс үргэлжлээд гарсан маш одоо том нөлөөтэй цунами бол болсон байдаг. За энэ цунами бол хүн төрөлхтний бичигдсэн түүхэнд бол хамгийн том хамгийн одоо юм гарцтай цунами бол болсон байдаг. 21-р зууны дэлхийд тэмдэглэгдсэн хамгийн одоо юутай их гарцтай гамшигтай байгалийн гамшиг бол болсон байдаг. Хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн хамгийн том одоо юм гарцтай байгалийн гамшиг болсон байдаг. За энэ газар хөдлөлт нь далаад ор ёроолд болсон. Газар хөдлөлт нь өөрөө Азад бол одоо бичигдсэн 21-р зууны хамгийн хүчтэй газар хөдлөлт. За тэгээд 1900 онд анх газар хөдлөлтийг тэмдэглэж ихснээс хойш 2 юм уу 3-т орохоор хэмжээний хүндрэлтний түүхэнд орохоор юм хүн газар хөдлөлт болсон байдаг. За энэний одоо хохирол бол одоо аимшигтэй байсан дэлхийд арай ялангуяа юуг одоо номхон далайн энэтхэгийн далайг тойрсон одоо энэ номхон шиг энэтхэгийн далайг тойрсон энэ улсуудын ховд бол тэгээд Таиландд тэр үед одоо амар том нөлөө болсон байдаг, гамшиг болсон байдаг. Тэгээд яг тэр үед бол одоо маш их юм туулсан Испани гэр бүлийн үйл явдлаас сэтвлэж The Impossible гэж киног Испани production хийсэн. Гэхдээ дөрүүдийг нь англи болгож одоо хувиргаж болол хийсэн нэг юм маш сайн кино байдаг. За энэ киног бол би яг тэр үед нь бол үзчихсэн. Naomi Watts би айгуу дуртай жүжигчин. Тэгээ тэр үед энэ киноч бас нэлээд яригдаад Naomi Watts энэ кинонд бол маш мундаг байна гэсэн юм яригдчихсэн учраас зорж олж үзчихсэн. За тэгээ энэ киноны одоо гэр бүлийнх нь эхнэрийн дүрд одоо гол дүрн гэж хийж болно. Дүрд Naomi Watts тоглодог, нөхөрт нь Ewan McGregor тоглодог. Хоёр хүүгийнх нь багт нь Samuel Jocelyn гэж одоо хүү тоглодог бол том хүүд нь тухайн үеийн одоо 12 настай хүүгийнх нь дүрд Tom Holland тоглодог. Тэгээд Tom Holland бол Том Холландын хувьд бол тэгээд энэ юу байсан? Анхных нь одоо live action буюу бодит зураг авалттай кино байсан. Уран сайхны киноны дебют нь байсан. Тэгээд үнэхээр мундаг байдаг. Том Холланд бол үнэхээр мундаг байдаг. Тэр үед яг үзчихэл хөө энэ хүчтэй ямар мундаг жүжигч юм бэ?
ирээдүйдтэй мундаг жүжигчин болно доо гэж найдаж ирсэн. Тэгээд хэсэг жоохон таг байж байгаад яг юмнуудад тоглосон гэтээ би тэрийг үзээгүй. Тэгэж явж байгаад Spider-Man дээр угаасаа яг зорж болол одоо алдартай болсон. Тэгээд энийг ярьж байгаа шалтгаанлага буцаа ороход юуны Том Холландын Питер Паркерийн AI буюу EV гэдэг нэртэй AI-д бол Naomi Watts доо оруулж байгаа. Тэгээ ээж нь тоглож байсан. Одоо AI-д нь бол доо оруулсан. Бас нэг юм гоё холбоосон болов гэж бол бодсон. Энд чинь тэгээ 14-5 жилийн дараа бас айгүй гоё холбогдсон болов гэж бол бодсон. Дэлгэцний ээж нь эргэж ирж AI-д нь доо оруулсан. За тэгээд Питер Паркер гэснээс одоо юу болвол Питер Паркер нэг юм явж ирсэн л дээ. Яаж одоо тэр их технологи техтэй хэрэгсэл техник хэрэгсэл төхөөрөмжүүдийг авсан болоо те ямар мөнгөөр яаж авсан бэ гэдгсэн чинь үгүй аргагүй штэ. Питер Паркер чи веб хөгжүүлэгч юм чинь. Интернет бас тэгж байгаа үний гой юм гаргаж ирж байгаа шиг веб хөгжүүлэгч юм чинь те. Тийм. Тэгээ Питер Паркерийн эргэн тойронд Питер Паркерийг дамжуул Питер Паркерийн талаар одоо бос дөрүүдээр дамжуулаад агуу гоё ярьчин гэж бол бодож байна. Тэгээ Том Холланд бол энэ дөрийг үнэхээр өөрийн болгож чадсан. Би бол одоо Том Холландын Питер Паркерийг тэгээ Питер Паркерд Том Холланд бол одоо хамгийн iconic хамгийн мундаг байсан гэж бол одоо бол би эргэлзээгүй бол үзэж чинь ерөн ч тэр талдаа ороод удаж исэн. Гэхдээ одоо бол бүр эргэлзээгүй болж байна. Яг хоо iconic legendary гэдэг дээр мэдээж хиний Тоби Магуайрх үрд яригдана. Хизээд яригдана мэдээж анхны live action бодит зураг авалт Spider-Man уран сайхны кино гэдэг утгаараа тий яг хуучин зурлууд бол мэдээж байсан. Тэр утгаараа мэдээж хамгийн iconic учраас хизээд яригдана. За ялангуяа millennial үеийнхэн тий миний үеийнхэн надаас жоохон дээр үеийнхэн бол мэдээж Тоби Магуайрын Spider-Man бол өөрсдийнх нь номер 1 байх гэж бол бодож байна. Байсан ч эргэлзэхгүй. Тийм бол байгаа. Гэхдээ миний хувьд бол Том Холланд бол яг ингээ олон жилийн дараа эргээ харах юм бол яалтчгүй л номер 1 юм болоо гэж бодож байна. Зүгээр яг шилдэг гэдэг утгаар энэ дүрийг хамгийн их юм үзүүлсэн, туулсан, сайн илэрхийлсэн. Өөрөө ч одоо нөгөө биеийн хилэмжээр physical acting гэдэг чинь тийм акшн тулаан өөрөө эн чинь бүжгээ балет болон бүжгээр хичээлж өссөн өөрөө акробат чинь хийдэг байсан. Тэгээ мэрэгжлийн хэмжээнд биш ч гэсэн тийм. Тэгээ тэр бүх нь айгүй том нөлөө үзүүлж байгаа шүү дээ ийм дүрд. Тэгээд тийм учраас хамгийн шилдэг нь байсан. Зүгээр миний зөвхөн хувьдаа favorite гэх юм бол би Andrew Garfield-ийн Spider-Man, Peter Parker-т айгүй дуртай ялангуяа Spider-Man нь. Гэтэ сайн кинотой байж чадаагүй жоохон харамсалтай. Би тий яг Andrew Garfield бол маш хартай. Гоё хийсэн Emma Stone тэр хоёрын харилцаа үнэхээр засгаагүй Gwen Stacy тэр хоёрын гэтэ кино бол аль нь сайн байгаагүй. Ялангуяа хоёр бол муу кино байсан. Тэр бол айгүй харамсалтай. Тэгээд кинон сайн байсан, дүрэн сайн байсан, жүжигчин сайн байсан ингээд маш олон зүйлийг эргээ харах юм бол ер нь хэм бол Том Холландын Питер Паркер бол номер 1 болж байгаа мэн гэж бол бодож байна. Тэгээд энэ чи бас айгүй олон юм туллаа л да. Тэгээд 16 онд анх Civil War дээр гардаг. Тэрнээс хойш 10 жил болж байна. За бодъё л да. Avengers, Civil War, Infinity War, Endgame, Homecoming, Far From Home, No Way Home, Brand New Day. 7 дахь кино юм шиг байна шүү дээ, тий. 7 дахь кино юм шиг байна. Тэгээд 7 кинотой мөртлөө дөнгөж эхэлж байгаа юм шиг санагдаж байна гэдэг одоо MCU, Marvel студ өөрөө Walt Disney за ер нь бол Marvel тэгээд Sony Pictures те энэ хоёр одоо энэ хэд бол ямар одоо цаана асуудал зөндөө байсан ч гэсэн яг Spider-Man дээрээ тулахаараа айгүй зөв балансалж зөв одоо авж явж чадсан байна гэдэг бас давхар харуулж ийн гэж бодож чинь Том Холланд ч гэсэн айгүй том нөлөөтэй байсан. Сүүлдээ их мэдлэн чинь одоо нөлөөтэй болоод зохиол өрнөл юм дээрээ ч гэсэн сайн оролцдог болоод те энэ дүрээ айгүй сайн хамгаалж одоо юу гэдгийг студ захирлууд бол мэдрэмжгүй гарууд байдаг шүү дээ. Урал одоо энэ том студиудын те тэд нэрийн урдуур орж дүрээ хамгаалахтай уран бүтээлчүүний хувьд дүрээ хамгаалах зөв чиглэл рүү нь явуулахад бол маш том хувь нэмрүүдийг бол оруулж исэн гэдгийг бол бид нар мэдж байгаа. Хуучинч зөндөө тийм яригдчихсэн сая Brand New Day дээр ч гэсэн хэд хэдэн шийдлүүд бас байсан юм байлээ. Тэгээд Том Холландыг бол Питер Паркер одоо төсөөлөхгүй байхын аргагүй. Питер Паркерыг одоо хэдийгээр Andrew Garfield, Tobey Maguire хоёр байгаа ч гэсэн одоо хингүүгээр бол Том Холланд өөр төсөөлөхийн аргагүй бол болцсон байсан миний хувьд. Гэхдээ тэрийг бол бүр дахиж баттаж өгсөн гэж бол бодож байна. За MJ энэ Питер Паркер хоёрын харилцааг бол тэгээд MJ-ийн бүх дурсамж, мэдрэмж, бодол нь байхгүй болсныг за үүнтэй яаж дийл хийсэн нь хүний харилцаа мэдрэмжтэй аль алиг нь бол одоо сэтгэлд маш хүндлэлтэйгээр аль алиг нь бидэнд ойлгуулж айгүй сэтгэл хөдлөж ингэж мундаг хийсэн санагдсан.
Тэгээд эцэст нь бол одоо юу гэдгийг зөвхөн Питерийн өнцгөөс бол байгаагүй юм те. Ягаад тэгэхээр Питер бол зөвхөн Питер одоо юу гэдгийг хайртай хүн нь Питерийн хүсэж байгаа зүйл болохоор биш. Питер мэдэж байгаа болохоор эргээд нийлмээр байгаадаа биш, эргээд нийлэх биш. Тэ эсвэл одоо юу гэдгийг ил бишидэр гинт MJ бүгдийг нь зүгээр санаа буцаад сайхан юу гэдэг үл амар сайханда жаргачих биш те. Тийм биш. Гэхдээ одоо илүү хэцүү, илүү одоо сэтгэл хэцүү гэдгээс гадна ийм одоо олон нийтэд дэлхийн нийтээр олон зуун сая хүрэнд хүрж байгаа кинон дээр гарах зохиол гэдэг шийдвэр талаас хэцүү зүйлийг нь буюу зөв шийдвэрийг сонгож гаргасан гэж бодож байгаа. Тэгээд одоогийн байгаа MJ-ийн хувьд бол Питер үнэндээ танихгүй юм байхгүй. Хэдийгээр Питер өмнө юу байсан тэр мэдрэмж юм байгаа. Питерийн хувьд зөв хүсэж байгаа зүйл нь сэтгэл хөдлөн те. Гэхдээ MJ-ийн одоо байгаагүйтэй адилхан одоо энэ MJ-ийн хувьд байгаагүйтэй энэ түүхэнд байгаагүйтэй адилхан одоо тэрийг хүндэлж хийн гэдэг бол зохиолч найруулагч Zendaya, Tom Holland гээд оролцсон бүх хүмүүс бол амар хариуцлагатай анхааралтай мундаг ажилласны бол шинж гэж бол би бодож байна. Тэгээ эн чин MJ-ийн хувьд бол ерөөсөө танихгүй хүн тий. Тэгээ тэр номыг юуг нь тэмдэглэх юм уу да ноутыг нь уншсан байдаг тий. Тэр хоорондын ярьж байгаа хэсэг маш гоё байдаг шүү дээ тий. Чи миний өмнөөс яагаад шийдэж байгаа юм бэ? Гэхдээ би тэрийг мэдэж гин. Гэхдээ би бүр ингэж яаж чадахгүй байна те. Миний хувьд ийм юм аа гэх. Тэгээ нөгөөт нь болохоор би ойлгож байна. Гэхдээ надад тэр хүн биш. Би чамайг танихгүй. Чиний өмнөөс харамсалтай байна. Гэхдээ би чамайг танихгүй. Мэдхгүй. Тэг үнэхээр байхгүй тэр нь. Тэгээд яг тэрийг нь дээрээс нь Питер хүндэлж байгаа юм те. Хичнээн өөрт нь хүнд байсан ч гэсэн. Тэгээ тэр үнэхээр гоё хэсэг байсан. Тэгээ төгсөл Жин олон хүнийг одоо нэг гацаадаг шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор хуучин дурсамж мэдрэмж сэргсэн байх магадлал байгаа. Гурлаа хамт гардаг хэсэгдэр дээвэр дээрээ гарцсан. Гурлаа хамт гардаг байсан уучлаар гардаг байсан дээвэр дээрээ гарцсан Black Dahlia гэж цэцэгний одоо цэцэгтэй нөгөө юм зүйлтэй бариад ингээд инээмсэглээ сууж яадаг шүү дээ MJ. Тэгэхээр бас тодорхой хэмжээний мэдрэмж сэргсэн байх боломжтой. Гэхдээ би бол 100% comeback ийн гэж бол бодохгүй байна. Гэхдээ юу гэдгийг бүх дурсамжийн сэргсэн ч гэсэн нийлэхгүй байх магадaltaй. Киноны төгсгөл үр дүнд бол бүгд нь шин эхлэл бол байсан гэж бол бодож байна. За нэмээд MJ Peter 2 бас яг 5-6 сар л хамт байсан баг. Тэ 5-6 сар л хамт байсан баг. Тэ энэс хойш бүхэл бүтэн их сургуульд ороод одоо марцнаас хойш штэ. Их сургуульд ороод төгсөөд ажил хийгээд ажил орж морох гэж ажлын ярилцлага гэдэг ийм хугацаа өнгөрч байгаа юм маш олон жилийн хугацаа. Тэгээ тийм болохоор би бол тэгж бол бодохгүй байна цаашаа явсан ч гэсэн. Тэгээд эргээд нийлсэн ч одоо шинээр танилцаж, шинээр харилцаагаа үүсгэж өмнө нь одоо байсан сэтгэл харилцаа одоо байсан болохоор биш шинээр одоо байгаа насан туршсан хүмүүс нь бие-биедээ татагдаж, таалагдаж одоо нийлж болох юм гэж бол бодож байна. Тэгэх юм бол илүү гоё одоо илүү юм mature хандаж, зохиолттой mature хандаж хийж байгаа болох юм болов уу гэж бол бодож байна миний хувьд. Тэгээд нээд MJ2 хуулинд нь одоо тархинд нь дурсам жил тодор байхгүй ч гэсэн muscle memory дад юмнууд байгаа гэдэг нь бас илэрдэг шүү дээ. Нээдтэй тэр нөө дапига гар барьж байгаа MJ нед Питер 2-ыг зурхтаа бол Питерийг homecoming suit-тэй зурцсан байдаг. Гэхдээ тэр бол бас зүгээр production-ы баг зэргийн алдаа бас байх боломжтой. Тэгээд ихний энэ хоёрын харилцаа бол яг MJ болвол энэ кинон дээр бас screen time нэг сүртэй байгаагүй ч гэсэн байгаа screen time-ууд айгүй гоё нөлөөтэй байсан гэж бодож байна. Энэ хоёрын харилцаа, энэ гурван харилцаа яг сайн ярих юм бол киноны цөм байсаар ирсэн. Тэгээд энэ кинон дээрээ ч бас энэ франчайзын цөм байсаар ирсэн. Тэгээд энэ кинон дээр ч гэсэн тэр нь хിവэрэ байгаад бол айгүй баяртай байгаа. Нээдийн хувьд бол Том Холландын Spider-Man кинонууд ер нь энэ гурвын харилцаан дээр суурилдаг те. Ялангуяа Far From Home, No Way Home дээр бол бүр айгүй том хэсэг нь байдаг шүү дээ. Тэгээд энэ удаа screen time сайн хийсэн баг ч гэсэн цөм нь бол хിവэрээс нь баяртай байгаа. Тэгээд хамт Lego-гоор Star Wars одоо сансрын хөлгүүд хийгээл те. Lord of the Rings reference хоорондоо ярилцаад инээгээл те. Тэр хэсэг айгүй хөөрхөн байсан. Тэгээд Питер тэгдэг штэ би бүр айгүй олон жил ийм гоё фан байгаагүй айгүй олон жил болсон байна. Missed You Guys гэдэг амар сэтгэл хөдлөсөн бас хэсэг бол байсан. Тэгээд нээдийн Jacob Batalon, Tom Holland, Zendaya 3-ын chemistry үнэхээр гоё байна. Тэгээд Tony Rivera-ыг хасан ч болоосоо гэж утсан яг кино зохиол өрнөл юм тэрнээс холдсон болохоор гарахгүй байхсан Flash Thompson те. Tony Rivera Flash Thompson айгүй гоё байдаг. Тэгээд ууг нь харсан болгоо явах байсан. Гэхдээ яг киноныхон зохиол өөр чиглэлээр байсныг бол ойлгож байгаа. Гэхдээ яг нөгөө энэ хэд хамтдаа айгүй гоё явцсан болохоор
тэр дүр чинь бас айгу гоё юутай дүр штэ. Өөрөөр ролтой дүр те. Харсан бол гэж бодсон. Тэгээд Jean Grey. За Jean Grey VMAX эцэст нь юу байсан гэдэг бол бас л хүнд хэсэг байсан. Түрүүнд дурдсан. Тэгээд одоо юу Metzger өмнө нь бол одоо яг тэр яг VMAX-ыг ухаарахаас анзаарахаас нь өмнө бол Metzger Sarah-гийн legacy, Sarah-гийн золиос гэж яриад байдаг шүү дээ. Тэгэж хэлсэн ч гэсэн үзэгчийн хувьд бол би тэр үед нь shit Sarah нүхсэн юм байна шүү дээ гэж ойлгосон ч гэсэн яг VMAX гэдгийг нь хараад Sarah хамгийн сүүлд амьд байхдаа Jean хэлсэн, дамжуулсан одоо зүйл нь яг л өөх гэж байхдаа нүдэндээ хамгийн сүүлд нь харагдсан зүйлээ л дамжуулсан байсан. Тэгээ ямар нэг мессеж, ямар нэг зүйл бол байгаагүй. Зүгээр чаавас хөөрхий ингээд тархийн бүр ингээд тултал нь ажилуулад бүр бөө юм болоо. Тэгээд хөөрхий нүдэнд нь хамгийн сүүлд нь ингээд өгч яхад нүдэнд нь харагдсан зүйл нь VMAX байсан. Тэгээ хамгийн сүүлчийн удаа магадгүй хөөрхий хамгийн сүүлчийнхаа хүчээр хамгийн сүүлчийнхаа павераар дүүтэйгээ холбогдсон. Тэгээ юм ярьж хэлэх чадал байгаагүй, зүгээр л харагдсан зүйлээ хэлээд өнгөрсөн. Байгаахгүй. Тэр нь ямар амар харамсалтай вэ гэдэг те. Тэгээд зүгээр нэг хогсон хүн гээд өнгөрөх биш, бас жинхнээсээ villain levelтэй асуудалтай юмнууд бас хийсэн шүү. Jean Grey тэр бас нөлөөтэй байсан гэж бол бодож байна. Гэхдээ эцэст нь бол яг Peter Parker яагаад гэдгийг нь ойлгож хүнийг нь мэдэрч те тэр хагцал ганцаардал гэдгийг нь мэдэрч болвол чадсан мэдээж мундаг. Тэгээ эцэст нь бол Jean бас Нью-Йорк болон бусад хүмүүст бас нэлээд огрол очруулсан мөртлөө зүгээр бол өнгөрөө явчихж байгаа шүү дээ те. Тэгээд үүнийг тодорхой хэмжээнд бол бас дараагийн бүтээлүүдээр дурдах ёстой гэж би бодож байна. Яг тэр яг хүний аминд төрсөн үгүйг бид нар мэдгүй ч гэсэн бас магадaltaй. Үгүй байсан ч гэсэн олон хүн гэмтэж үтсэн маш их одоо мөнгөнийгаа юу болвол хохирол учруулсан бол ойлгомжтой. Тэгээ тийм болохоор тэрийг бас нэмж хөндөөл бас чухал гэж болол бодож нэг өгүүлбэр л багт болно л да тийм. Тэгээд сүүлд Jean Grey явж байгаа нь бол Upstate New York гэдэг чинь Нью-Йорк хотоос хол те одоо энэ нөгөө нэг ой моттой хэсэг рүү явж байгаа. За тэр хэсэг рүү хэн явж болох вэ? За Jean Grey явж гин тийшээгээ яах гэж явах вэ? Ганцхан л байгаа. Upstate New York гэдэг газар ой мод зодтой хотоос хол тийм газар юу байдаг вэ гэхээр Charles Xavier-ийн авиастай хүүхдүүдэд зориулсан сургууль гэж бол байдаг. За тэр бол мэдээж одоо домогт Charles Xavier буюу Professor X-ийн Mutant School байдаг сургууль байдаг. Тэгээ тийшээ явж явах магадлал маш өндөр болол дууссан. Тэр бас сонирхолтой байсан. За тэгээд Jean Grey-ийн power ингээ нөгөө бүжигчдэр дамжуулж ингээ шилжиж байгаа нэг гоё байсан дэр нэмээд нэг юм ярахад жижиг одоо дүр гэх юм уу да тэр шилжиж байгаа хүмүүсийн жүжигчтэй те. Тэр бол айгуу гоё ингээд юм жүжигчд бас өөртөө чадварыг янз бүрээр харуулах тэр бүжигчд ч гэсэн харуулах айгуу гоё мөчүүд энийг байсан. За тэгээ гудамж нь манай ямарчсан явжсэн чинь нэг залуухан нэг залуу тий гудамжинд таарад ингээд эхлээд Spider-Man гэдгийгсэн дотор мангасаа контролж чадахгүй байна уу гэл амар creepy юу өсөдөг штэ. Тэгсэн чинь Jean одоо биенд нь орцсон болж таардаг. Тэгээ тэрийг одоо жүжиглсэн залуу бол айгүй хот болсон шүү дээ. Тэр хэсэг үнэхээр мундаг хийсэн байсан. Ганцхан сцен байсан гэхдээ тэр сцений бол өстой жинхэнэ өөр юм болгосон тэр залуу бол мундаг жүжиглсэн. Тэрийг Nii Akin гэдэг жүжигч юм бэлээ. Британь залуу юм бэлээ. Тэгээ Nii Akin-ийн хувьд бол бас айгүй сонирхолтой Том Холландтай нэг сургуульд явж исэн юм бэлээ. Өөр жил байсан гэхдээ адилхан одоо жүжигчний сургуульд Англид бол явж исэн байт юм бэлээ. Тэр нас айгүй сонирхолтой юм байсан. Тэгээд Том Холландыг айгүй хүндэлдэг харилцаа сцен, тэгээ мэрэгжлийн талаас ажил гэдэг талаас үнэхээр мундаг байсан гэдгийг өөрөө ярьсан. Тэр Nii Akin ч гэсэн өөрөө Spider-Man-ыг амар шүтдэг хөөхт багтаа л юм Spider-Man зэний офцтой явж исэн юм хөхтэйсэн. Тэгээ айгүй юм гоё бас мөч бол болсон. Тэр нь бас айгүй баяртай байгаа. Энэ залуу амар од болж байгаадаас баяртай. Нэг гоё сценээр тэ үнэхээр гоёсэн тэр сцен дээр. Тэгээд үргэлжлээд бас гоё илүү гоё нөлөөтэй чухал том дөрүүд бүтээлүүдэд илүү гоё дөрүүдэд тоглоод яваасаа гэж бас найдаж байгаа. Тэгээ Frank. За энэ кинон дээр Frank бол айгүй чухал дүр байлаа. John Bernthal энэ дүрийг бол үнэхээр өөр юм болгож чадсан дүр жүжигчин юуны Netflix Marvel-ийн хамтарч хийдэг байсан Daredevil болон The Punisher за тэгээд Defender гэсэн Defenders-аар гардаг үлээ. За Defenders-аас гардаг уу марччихъя. Гэтэ орсон Daredevil юу хоёр дээр гарч байгаа, Punisher өөрийнхөө зураг дээр гарч байгаа. За сая One Last Kill гэдэг өөрийнх нь special гарсан 60 минутын яг юуны өмнө brand new day өмнө гарсан тэр бас гоё байсан. За ингээд энэ дүрийг бол үнэхээр өөр юм болгож чадсан юм гоё жүжигчин маань байна. Тэгээд дүрийнх нь гол характер тий үйлдэл одоо тэр төвийг нь алдахгүйгээр шал өөр уур амьсгалтай энэ одоо юу гэдгийг бүр киноны комик релиф хэмжээнд одоо болгож хөгжилтэй уур амьсгалыг авч явсан одоо дүр болгоно гэдэг бол бас л мундаг зохиол найруулагч дүр талаасаа тэгээд John Bernthal өөрөө их гоё хүн юм шиг санагддаг. Тэгээ сайн ч жүжигчин байгаад байгаа. Тэгээд энэ хоёр анх бибинийгээ бас Marvel-ийн аудишныг бол одоо бичиж өгч ирсэн байт юм байлаа. Одоо манайх пробонд орно л гэдэг тийм. Одоо аудишн хийх пробонд орох гэж хоёр ярих бол ялгаагүй. Нэг нь англиар нэг нь орсоор хэлж байгаа юм байна. Тэгээд
айгүй сонирхолтой юм 2017 онд нээлттэй хийсэн ч гэсэн амьдрал дээр бол 2015 онд зураг авалт нь явагдсан дундад зууны үйл явдлыг харуулсан Pilgrimage гэж кино бол байсан юм байлээ. Тэгээ тэр кино бол уг нь Том Холландын анхны гол дүр тоглосон кино байсан юм билээ. Зураг авалт гэдэг утгаараа бол тэгээд тэр кинонд Том Холланд гол дүрд хоёр туслах дүрд нь John Bernthal болон Castlevania зурлын Trevor Belmont-д дуу оруулдаг Richard Armitage гэж супер хоолойтой мундаг гоё жүжигчин байдаг. Тэр хоёр бол туслах дүрд нь тоглосон кино байт юм билээ. Тэгээд энэ кинон дээр John Bernthal, Tom Holland хоёр бол танилцаад амар гоё найзууд ах дүүс бол болсон байт юм билээ. Тэгээд Marvel-д хуйлаа нэг нь Punisher нөгөөтийн Spider-Man бол аудишнд оролцсон. Аудишныхаа бичлэгийг бол биенийхээгаа энэ хоёр хийж өгчээсэн байт юм байлээ. Тэр нь бас айгүй тийм гоё түүх гэх юм уу та бас байгаа. Тэгээ олон жилийн дараа тэгээ 15 онд гэсэн үг шүү 15 6 онд. Тэгээд тэрнээс 10 жилийн дараа ингээд хамт яг хоёулаа амжилттай аудишн хийсэн. Тэр дөрөвдөө хоёулаа амжилттай. Тэгээ хоёулаа хамт нэг кино тоглож байгаа гэдэг бол гоё байна. За тэгээ John Bernthal-ийн хин болвол Frank Castle бол анхудаага яг уран сайхны бүрийн хэмжээний кинонд бас гарч байгаа шүү дээ. Тэгээд тэрэндээ бол гоё байсан гэж бол бодож байна. Punisher үзээгүй байсан хүмүүст ч бас таалагдсан болоо гэж бол бодож байна. За тэгээ MJ-тэй айгу гоё байсан. Юу хоёрын Frank Castle хин хоёрын MJ хоёрын хэсэг айгу гоё байсан. Тэгээд ингэж амьдрах нь бол шийтгэл юм а гэж хэлдэг хэсэг бас гоё байсан. Peter Parker хэлдэг хэсэг гоё байсан. Тэгээд One Last Kill-ийг үзэж амжаагүй хүмүүс бол үзээрэй гэж хэлэхээр нь харамсахааргүй байгаа. Тэгээд Punisher Daredevil-ийг ч гэсэн үзээрэй гэж бол санал болгохоор байгаа шүү. За тэгээд сүүлийн эмнэлэгт байдаг хэсэг бас айгу гоё байсан. Хөгжилтэй сэтгэл хөдлөсөн гоё байсан. Тэгээд хийсэн үйлдэлтэй харамсаж байгаагаа хийсэн үйлдэл үйлдэл нь яаж ч байсан буруу гэдгээ илэрхийлж байгаа нь айгу гоё байсан. Тэрний өрнөлөгч гэсэн гоё хийсэн. Тэгээд тэр нь айгу чухал хэсэг байхад тэрийг нь бол айгу гоё уур амьсгалын өөрчилжтэй эвдгүүгээр өөрчилж Питертэй ч уйлаад байгаа юм уу гэдэг. Тэр хэсэг айгу гоё байсан. Тэгээд нэг сонирхолтой нэг эмнэлэгт хувцсыг нь хайчилж яаралтай арга хэмжээ авсан гэж Франк хэлдэг шүү дээ. Тэгээд маскыг нь авчихсан байгаа мөртлөө Франкаас өөрхөн эмч энэ төр мэдээг байгаа нэг сонирхолтой. Тэгээд тэрэн дээр ууг нь Rosario Dawson жүжигчин Claire Temple буюу Night Nurse гэж дүр байдаг. Тэр дүрдээ бол тоглож нэг сцений зураг авалт хийсэн юм бэлээ эмнэлэгтэй сцен. Тэгээд Night Nurse гэж дүр буюу Claire Temple гэж дүр бол MCU-гийн Netflix-ийн цувралуудад бол гардаг агуу чухал тэгээд совлогч юм дүр байдаг. Daredevil Jessica Jones, Luke Cage гэж цувралуудаар бүгдээр нь гардаг. Тэгээд бас Iron Fist Defenders хоёроор гардаг, Punisher дээр гардаг сайн санахгүй. Гэхдээ энэ ертөнцид бол агуу олон гардаг. Тэгээд Matt буюу Daredevil, Jessica, Luke гэж бүгдээр нь тусгаалдаг. Тэгээд нэг супер баатруудын энэ нөгөө нэг эмчилгээ хэрэгтэй юм гарна шүү дээ. Тэр үед нь бол Claire Temple бас гардаг. Тэгээд сүүлдээ зөвхөн эмчж биш үүрэг рол нэмэгдээд агуу гоё явдаг. Тэгээд Rosario Dawson-ы энэ Night Nurse буюу Claire Temple дүр бол агуу гоё дүр байдаг. Тэгээд тэр хэсэг нь байсан ч болоосаа гэж бодсон. Гэтэ байхan бол яг цувралуудыг үзэж байгаа хүмүүст бол арай жоохон рандом санагдах байсан баг л та. Тэгээд эцсийн бүтээлд нь ороогүй юм байлээ. За тэгээд Тинагийн дүр байна. The Wolf тэгээ мөрдөгч The Wolf. Тинагийн дүр айгу гоё байсан. Нэг сүртэй их гараагүй гэсэн нөлөөтэй дүр байсан. Тэр дүр бол дүрдээч Lisa Colon Sayas гэж жүжигчин маань гоё таарсан санагдсан. Тэгээ анх MCU ер нь тэгээ суперхеро кинонд бол сураггүй ч юм уу эсвэл баг танигдсан жүжигчд бол тоглож тэр дүрээрээ танигддаг байсан бол одоо эсэргээрээ яг нэг тийм өөр ниш эсвэл алдартай бүтээлээр танигдаад MCU-д орж ирдэг бас босон илүү төгөөмөл бас яг байгаагүй зүйл биш л те. Гэтэ илүү төгөөмөл болсон юм шиг санагдаж байгаа. Тэгээд бас дээрэс нь мэдээж зарим жүжигчдийг өмнө нь бол бид нар ч юм уу эсвэл би тэгээ фэнүүд бас би тэгээ тэр дунд MCU-д орж ирэхээс өмнөөс яг мэддэггүй байсан юм бас байгаа. За одоо зүгээр ингээд ойрхон жишээнүүд авахад Тина The Bear цувралын Тина тоглодог жүжигчин энэ The Wolf гэж юунд мөрдөгчийн дүрд орж ирлээ. Cousin Richie The Bear цувралын Cousin Richie тоглодог Eben Moss Backrack гэж жүжигчин болол Fantastic Four дээр Ben Grimm буюу The Thing дүрд тоглосон. За Tramel Tillman гэж хоёр жүжигчин Severance цувралын Mr. Milchick гэж зөвүүн дүр тоглодог мундаг жүжигчин. Mission Impossible дээр нэг тоглоод амьдсан. Final Reckoning дээр гоё байсан. За тэгээ энэ дээр бол юу гэж дүрд Bill Metzger гэж дүрд бол зөвүүн дүрд бол орж ирж нуудахгүй Bill Metzger-ийн талаар ярина. Тэгээд Sadie Sink мэдээж те Stranger Things дээр Max гэж дүр тоглодог. Sadie Sink-ийн хувьд бол энэ ч Jean Grey тоглож. Энэ зүгээр л ойрхон жишээнүүд мэдээж нэмж ярих юм бол зөндөө юмнууд бас байгаа. Joseph Quinn гэж зөндөө жүжигчд бас гарч ирнэ мэдээж. За Bill Metzger. За Bill Metzger-ийн хувьд бол MCU-д үргэлжлүүлээд нэг тийм Bolivar Trask ч юм уу
магадгүй бүр Mr. Sinister ч юм уу тийм төрлийн дүр болох юм шиг санагдаж байгаа. За William Metzger гэж дүр бол комикэн дээр нь байхад бол байдаг. Гэхдээ 99 онд гарсан X-Men Children of the Atom гэж одоо мини series одоо олон жил үргэлжлэх гэсэн үг шүү дээ. Нэг цөөхөн дугаар гараад дууссан ийм юун дээр бол комикэн дээр энэ мутантуудын эсрэг юм одоо цэрэгдсэн нөхдүүдийн лидерээр бол гардгийн байна. Тэгээд өөрөөр бол байдаг. Тэгэхээр ерөнхийдөө сургаггүй дүрийг л одоо баг шин дүр болгож хийж байгаас ялгаагүй гэсэн. Тэгээд Bolivar Trask гэдэг бол та X-Men Days of Future Past үзсэн болол санаж байгаа одоо домогт Peter Dinklage маань тоглосон дүр байдаг. За комик дээр ч гэсэн байдаг Trask Industries гэж одоо компанитай тий. Энэ хүн бол ерөөсөө мутантуудыг үзэн яддаг. Одоо бусдаас ялгаатай хүмүүсийг үзэн яддаг ийм дүр байдаг. Тэгээд одоо мутантуудын эсрэг одоо маш олон төрлийн юмнууд хийсний хамгийн том нөлөө нь бол одоо нөө Sentinel-үүдийг хийсэн юм хүн бол байдаг. Тэгэхээр Bill Metzger бол одоо тийм Bolivar Trask шиг Bolivar Trask-ийн үүрэг ролыг MCU-д гүйцэтгэж болохоор дүр болох юм шиг санагдсан. За эсвэл бүр явсаар гад Mr. Sinister ч болж болох юм. Mr. Sinister бол одоо бас мутантуудын дундаа бол бас л айгүй сонирхолтой. Ялангуяа мутант шинжлэх ухаан хоёрыг холдсон юм сонирхолтой дүр штэ. Технологи хоёрыг холсон. Тэгэхээр юу болвол Mr. Sinister одоо MCU-гийн Mr. Sinister нь Bill Metzger байж бас болох юм. Эсвэл одоо Bolivar Trask Mr. Sinister аль нь биш байсан ч тиймэрхүү үүрэг ролыг гүйцэтгэж болохоор санагдсан. За тэгээд тэр Universal Inhibitor буюу одоо хүч хязгаарлагч гэж зүйлийг бол Peter одоо аюултай технологиг мутант супер хүчтэй хүмүүсийн одоо хүчийг дарахтай маш аюултай одоо ийм технологиг бол Peter Parker санаандгүйгээр одоо санаандгүй доктор Banner-ын тусламжтайгаар санаандгүй одоо бүтээчихэж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгээд X-Men киноны одоо ирээдүйн мутантуудын асуудалд бол том нөлөө саад болох деталь юм нь бол энэ байх гэж бол бодож байна. Тэгээд онцгой хүчтэй нэг контролдох тэр хүч чадварыг одоо хуулж дуурайлгаж өөрийн мэдлийн хүчтэй айрамтай болгох тийм зэрэгтэй болох гэдэг бол маш удаа гарсан сэдвч гэсэн сайн хийсэн үед бол бас хоцордоггүй ийм гоё сэдв байгаа. Тэгээ Bill Metzger бол яг тэрнтэйс ашгүй холбоотой дүр байсан. Tramel Tillman маань гоё байсан шүү. Та хэд хэрвээ Severance үзэж байгаа бол үзээрэй. Тэгээ манай Mr. Milchick бодстой гоё дүр шүү. Зөвүүн дүр байгаа. За тэгээд Bruce Banner. За Bruce Banner-ийн нэг диалог агуу гоё байсан. Тэр юу гэхээр what if you're trying to control the expression of something that needs to be expressed. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө одоо олох, нээх, өөрчлөлтөө хүлээн зөвшөөрөх, үүнийгээ дарах биш, өөрийнхөөрөө илэрхийлэх гэдэг агуу чухал сэдвийг хөндсөн тийм. Одоо наа чи илэрхийлэгдэх ёстой зүйлийг чи дарах гад байсан бол, дарах гад байгаа бол, эсвэл контролдох гад байгаа бол яах вэ гэдэг агуу сонирхолтой сэдв байсан. Энэ бол заавал супер хүчин дээр байх албагүй. Энэ бол хүмүүс дээр өдөр тутмын энгийн хүмүүс дээр бас бууж болохоор юм сонирхолтой сэдв байгаа. Хүн өөрөө байна гэдэг. Тэр өөрчлөлтөө хүлээн зөвшөөрнө гэдэг бас агуу тийм чухал зүйл байгаа. Тэгээ хүмүүс хүлээн зөвшөөрөх гэдэг бас дараагийн асуудал болно л доо. Тэр нь мутантуудтай илүү холбоотой болно те. Тэгээ хэдэн ч удаа өөрчлөгчөвдөө өөрх юм уу хэм маань Bruce Banner маань тэгээд энэ дээр болохоор нөгөө нэг Smart Hulk-ороо байгаа. She-Hulk дээр ч гэсэн Smart Hulk-ороо байгаа. Тэгээ She-Hulk дээр бас ярьдаг л та ингээд human form-д ордог юм төхөөрөмж хийцэн байдаг. Тэгээ тэр нь өөрийг нь хурдан идэхэд нөлөөсөн гэдэг тэр бас агуу сонирхолтой байсан. Тэгээ энэ дээр болохоор яг бас ер нь бол тэр гарандаа эзэн байсан төхөөрөмж нь бол энгийн хүн формороо байх боломжоо олгож байгаа. Тэрийг авчихсан бол Smart Hulk байгаа. Ер нь бол тий. Тэгээ зүгээр гол нь ингээд тархийг удирдах ингэж байж байгаа дунд нь нэг юм snap хийчингүүт яг нөгөө нэг Thanos snap шүү. Нөгөө CD-Sync толгоонд нь одоо Jean Grey толгойд нь Smart Hulk-ын толгойд орсон байж байгаа нэг юм тархийг ингээд сэгсрээ хайчингууд гэнт яг жинхэнэ Hulk гараад ирж байгаа байхгүй тий. Ууртай Hulk гараад ирж байгаа. Тэр хэсэг бол амар байсан. The Incredible Hulk Avengers-ийн Hulk 2-оос үзсэн хамгийн шилдэг Hulk-тай сцен байсан гэж бол би бодож байна. Үнэхээр супер тий. Food Rage тэр амар том нүсэр болдог тий. Амар гоё байсан. Тэр хэсэг үсэн өмнө байраас гоё байсан. Тэгээд одоо юу болвол энэ Hulk бол ингээ Universal-д би даасан киноных нь эрхэнд байгаа даа болохоор тустай кино хийж чадахгүй туслах дүрээр л яваад байгаа л та. Гэхдээ саяны хэсэг бол үнэхээр супер гоё байсан. Тэгээд төгсөлд яг би Питер байна найз чинь штэ гэж тэгж байгаа. Тэгээд тэгэхэд яг Hulk таньсан уу дотор нь одоо Banner таньсан яг доктор Banner гэдэг дууддаг тийм. Таньсан уу тэр сонирхолтой яг тэгээд таньж байгаа гол юм нь бол нөгөө юу л та. Нөгөө Universal Inhibitor хийцэн байгааг нь хэн хардаг штэ. Брюс болцсон хойно хардаг штэ. Smart Hulk гэж жагаад техник буйн болоод
зүгээр Брюс болоо тэгээ ингээд энийг ингээ хийчихээ гэдэг өгдөө штэ. Тэгэнгүүт хараад Spider-Man мөртлөө тэрийг нь өгж байгааг харж байгаа. Тэнгүүд шууд нөгөө их сургууль дээр нь асууж исэн нөхөр байна гэдгийг ойлгочихж байгаа. Тэгээ тэрийг уул Ned Leeds гэдэг өөрийнхөө нэрийг хэлсэн штэ. Тэгээд тэгсэн чинь I'm Peter your friend гэдэг тэнгүүд тэрийг холбосон уу эсвэл яг тэрийг юу гэж бодсон гэдэг айгу сонирхолтой. Зүгээр шууд Peter гэж таньж байгаа юугүй юу гэдэг өөрөө бас айгу сонир. Тэгээд тэр нөгөө нэг Ned MJ хоёртой холбоотой энэ юм бас байж болохгүй. Яг тэгэхээр Sadie Sink гэдэг Jean-Grey тэрэнд нь ороод санаандгүй ингээд ийм янз бүрийн болон гарчингууд тархин ингээд сэгсрээ ячиж байгаа. Тэрнтэй холбоотойгоор одоо MJ Ned хоёр магадгүй юм сэрэгжээж байх боломжтой. Энэ дээр ч гэсэн магадгүй Hulk ч юм уу эсвэл Доктор Banner бас тархин ингээд юу байгаа самрагдаад бас хуучин дурсамжин ч юм уу юмнууд нь бас сэрэх боломжтой байж болох юм тэрийг гэхдээ сайн мэдгүй. Өндөр яг 100% тодорхой бол тэрийг харуулаагүй шүү дээ, тийм. Тэгээд хэн бол одоо Mark Ruffalo бол энэ дүрд өмнөхөр гоё байна. Олон жил болчлоо тэгээд. За Елена гарч ирдэг том сюрприз байсан. Marisa Tomei хэсэг бол ярьсан учраас нэг нэмж яриад байгаа. Гэхдээ Marisa Tomei maid тоглодог одоо maid дүр гарч ирдэг бол бас том сюрприз байсан. Тэгээ маш нөлөөтэй дүрээсээ айгу баярлсан. За Елена гарч ирдэг бол одоо Black Widow гарч ирдэг. Маш том сюрприз байлаа. Тэгээ айгу гоё хэсгүүд байсан. Тэгээд гоё мим болсон хэсгүүд байсан те. Нөгөө гонигтай нөхөр найзуудтай босонд нь баяртай байна гэдэг гоё хэсэг байсан. Жижиг төмс том төмс гэдэг айгу гоё мим болцсон байлаа. Тэгээд тэр офис нь те. Яасан ч тухтай офистэй тэр хэсэг жоохон weird мөртлөө бас нөгөө жүжигчин гоё болохоор тэр weird юмыг нь гоё илэрхийлээ комеди болгож чадсан гэж бол бодсон. Тэгээ эцсийн үр дүнд жижиг дүр байсан ч нөлөөтэй дүр байсан бол таалагдсан. Тэгээ Thunderbolts-ыг бол заавал үзээрэй гэж хүмүүс санал болгоно шүү. За тэгээ Scorpion бол хамгийн бага ашиглагдсан өөрийн гэсэн ажендаг үдээр байсан. Michael Mando Better Call Saul-оор зүгээр гоё танигдсан болохоор нь мундаг байсан болохоор нь алдахгүй ашиглажээ гэж одоо cast хийсэн юм шиг санагдсан. Homecoming дээр ч гэсэн энд ч гэсэн. Тэгээ ер нь бол энэ киноны цөөхөд шүмжүүдийн нэг гэж бол би бодож байна. Яг хуу зохиол өрнөл дээр Jean-Grey яаж ашиглаж байгааг нь ойлгож байгаа ч гэсэн ийм гоё жүжигчин байхад тэгээ энэ дүрэн ч гэсэн содон дүр байхад яагаад илүү боддоор ашиглаж болоогүй юм бол гэдэг юм бол яалтчгүй байсан. Тэгээд Marvel MCU бол ер нь бол ийм сайн заримдаа бүр агуу жүжигчдийг бол одоо эсэг дүрд каст хийгээд аалдаг яалал утгаараа тий аалдаг юм бол зөндөө. Тэгээ энэ бол бас нэг жишээ болчих чинь гэж бол бодож чинь. Тэгээд сүртэй яригдахгүй том дүр биш ч гэсэн бас жоохон харамсалтай байна. Тэгээ Michael Mando дараа нь олон юмд бас гоё дүрүүдэд үзмээр байгаа. Тэгээ Nacho гэж гоё дүрд бол тоглосон байгаа Better Call Saul дээр. За тэгээд Hand байна. The Hand бол сүртэй гараагүй ч гэсэн киноны хамгийн cool гоё акшн сценүүдийн нэг бол төгсөлт бол байсан, оролцсон. Тэгээд акшн яг choreography те хин чин одоо Destin Daniel Cretton чин Shang-Chi-г найруулсан бас юм choreography буюу тулааны дэглэлт гэж яриад байдаг те. Тэрэн дээр суурьсан юм акшнтай киног бол их сайн хийсэн шүү дээ. Тэгээд The Hand-тай хэсэг бол үнэхээр гоё байсан. Тэгээд одоо юунууд нь орон тоглогчд нь тэр тулааны дэглэж, тулааны орлон тоглогчд тэр нинжануудад тогсон хүмүүс яасан ч мундаг энэ тэр хэсгүүдийг яасан ч гоё креатив хийсэн. Тэр супер павертай мөртлөө нинжанууд байгаагийн хэсэг нь яасан ч гоё юм те. Тэр нь бол гоё байлаа. Тэгээ зохиолын ач холбогдол нь тэр л байсан. Илүү бах шаардлага бол надад байгаагүй. Яг магадгүй яг миний энэ хэлж байгаа Scorpion дээр ч гэсэн бас хэлж болох юм. Гэхдээ жүжигсэн гоё байсан болохоор би л жоохон харамсаад байгаа санагдаж байна. За энэ хүрээд ер нь бол review маань дуусч чинь. Тэгээ би бол яг дөрүүд болон сэтгэл хөдлөсөн хэсгүүдэд листлээ тэрүүгээрээ дамжуулаад зохиол өрнөлүүдийг ерөнхийдөө яриад явъя гэж бодсон гол сэдвүүдэд дамжуулаад явсны одоо ревюийнхаа найруулгыг тэгэж бол хийсэн. Тэгээ тэр нь бас сонирхолтой байсан гэж бол найдаж байна. Тэгээ дутуу юм оргисон бол та хэд маань бас нөхөж яриараа сэтгэлдээ хуваалцаарай. Тэгээ Spider-Man бол одоо хизээд дэлхийд даяараа амар их фэнтэй гоё кино гэдэг нь бол харагдаж байна. Тэгээ бидэд ийм гоё подолк бол гаргасан байгаа шүү. Ийм гоё. Тэгээ энэ хэсэг нь мөнгөлөг ийм гоё подолк гаргасан байгаа. Тэг яг ингэж харагдана. Тэгээд маш гоё даавуу материалтай юм бодолк байгаа. Тэгээд захиалж хийлгэж авч болно. Зөвхөн Instagram-аар холбогдоод Rusty Ryan 7-гийн Instagram-аар бичээд захиалж авч болно шүү. Ажлын 2-3 өдөр хүргээд өгнө. 85,000 зарж байгаа. Тийм. Тэгээд Spider-Man-ы одоо 90 үе бол 2000-аад оноос эхэлчихэд ер нь дуусахгүй явж ийн дөө тийм ээ. Би бас Spider-Man The Animated Series бас үздэг байсан. Spider-Man-ы Sega-ны тоглоом бас тоглож өссөн. Тэр тоглоом маш зүгтэй маш гоё тоглоом байдаг. Би л агуу дуртай. Тэгж байгаа Яванда стрим дээр тоглоё гэж бол бодож байгаа. За яг одоо би Spider-Man 1-ийг дуусгацсан. 1-ийг гэхдээ 2-3 жил юм дуусгасан. Нөгөө тоглоом машин тоглоом Insomniac-ийн студийн. Тэгээд одоо бол Miles Morales-ийг яг тоглоо явж байгаа 50% орцсон явж байгаа. Тэгээд удахгүй дууссан Spider-Man 2-ыг стримээр тоглоно гэж найдаж байна.
8 сарын сүүлээс стрим эхэлнэ гэдэг юм зорилготой болол явж байгаа. Тэгээд 28 онд Spider-Man 27 оны 100 Spider-Man Beyond the Spider-Verse гарахаар болсон байлээ. Тэгээд тэр бас айгуу гоё байгаа. Тэгээд би бас удахгүй байжгаад юу яа гэж бодож байна. Spider-Man-ийн канонуудын tier list хийж бодож байгаа. Тэр бас сонирхолтой болоо гэж бодсон. Тэгээд Sam Raimi-гийн Spider-Man гэснээс би зүгээр нэг юм collection дээр байдаг нэг содын юм зүгээр хуваалцаад энэ бичлэгийг дуусгая гэж бодсон юм. Тэр юу вэ гэхээр юу болдог штэ. Хавар намар нэг удаа номын баяр болдог те. Одоо тэрийг жоохон creatively өөрчилмөр байгаа. Гэхдээ болдогт маш их баярлдаг. Юу талбай дээр болдог те номын баяр. За тэрэн дээр ингээд нэг хэдэн жилийн өмнө явж ялаа л да. Тэг ингээд явж байгаа нөгөө нэг юу байдаг штэ буланд байдаг асрууд ингээд зүгээр нэг юм хүн орж гардаг хаалга шиг болчдөг штэ. Яг номнуудын хүн үзгүй зүгээр ингээд нефт орж гараад. Тэг яг нэг хэсгээр нефт орж гарч ирсэн байхгүй юу? Яг ингээд дан Монгол номнуудтай гадаад ном ерөөсөй байхгүй нэг тийм эс. Та нэг ахгүй зогссон байж. Тэгээд бид тэргээр ингээд хүмүүстэй яг чигцтэй яг ингээд нөгөө айгу зай бахтай. Яг ингээд гарчсан чинь нүдэн дээр нэг юм Spider-Man гэх нэг юм өнгөрөхгүй. Тэгээд би хүү юу илээг харсан чинь яа ингээд харагдал өнгөрлөө л дээ. Яг нөгөө үзэж өссөн болохоор энэ фонт стил нь бүр амар iconic штэ энэ те. Яа ингээд өнгөрөхгүй. Хүү ингээд тэв ингээд гаргаад ирсэн чинь за энэ ч та ярьтлаасан зөв харуулах юм байна. За ингээд гаргаад ирсэн чинь ийм юм байж байгаа. Spider-Man-ийн Sam Raimi-гийн трилогийн visual guide гэдэг. Энэ чинь ийм юм байна. Ийм юм байж. Энэ бас зөв юм флип ээ. Ийм юм байж. Тэгээ би бүр хүүе энэ ч одоо яасан гоё юм бэ. Тэгээ ингээд энэ ч одоо ийм бүр оригинал үнэ нь бол ингээ $20 үнэтэй. $20 үнэтэй оригинал үнэ. Одоогийн төгрөгөөр бодох юм бол одоо бараг 70,000 юм уу те. За ингээд нэнгүүт ийм. Одоо энэ ч ийм соронцтой. Та хэд random дали юм танилцуулж хуваалцж байгаа шүү. За ингээд эн чинь хуудснуудын нэг юм бол одоо ингээд юунууд нь дөрүүд нь ийм очтой гэдэг. Энэ бас үзүүлэхэд жоох эвгүй яг өөрөө барьж үзэхэд л арай гоё. Ингээ үзэхэд жоох эвгүй. За одоо жишээ нь нэгээд костюм нь одоо ингэж хийгдсэн гэдэг ч юм уу те. За доктор Octavius энтер гээд ийм одоо гоё ном болвол байж байгаа. За ингээ visual guide майдан те. Ийм. Тэгээ нэг би яахгүй нөгөө анхаас харчаад нэг ах байсан. Хүү ах энэ ямар үнэтэй гээд. Тэгсэн чинь нөгөө ахс ийм ном баг өөрт нь байгаа ч мэдээгүй юм шүү. Харж үзсэн. Таваар ахгүй юу. Тэгээд 5,000 төгрөгөөр энэ номыг авч ирсэн. Дахиж хизээч олдохгүй ийм гоё одоо iconic бүр хаа байсан. Хэдэн онд ч гарсан ч одоо Spider-Man оригинал трилогийн 7-оос хойш байсан байж таарна 7 онд хэвлэгдсэн юм байна шүү дээ. Ийм одоо iconic гоё юм бол бас одоо random олж авч байла. Тэгээ энийг хуваалцъя гэж бодсон. Spider-Man-ийн review дээр ярихгүй өөр юун дээр ярих вэ те. Тийм. Тэгээд review-тэй хамтаас бүгдээр нь баярлалаа. Сонирхолтой байсан гэж найдаж donation хийж дэмжээрэй. Тэгээд 8 сарын сүүлээс стримүүд маань буцаад явна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээ тэрэн дээр гоо тоглоомнууд тоглоод асуулт хариулт гэх олон юмнууд бас эргээд явах бах brand new day үзүр гоё болсон. Тэгээд одоо Spider-Man-ийн universe олон талаасаа ингээ гоё хэлээд олон бүтээлүүд нь олон төрлийн бүтээлүүд нь сайн болоо явж байгаад айгүй баяртай байна. Тэгээ brand new day үргэлжлэл юу вэ гэж бодож байна. Одоо Tim Tom Rothman те Sony Pictures-ийн захирал ярилцлага өгсөн байлаа л дээ. Тэрэн дээр яг баттай юм байхгүй. Одоо ерөөсөө ойрын хэдэн жилдээ бол яг ингээд эхлэн гэсэн юм юуч байхгүй байгаа Spider-Man те. Тэгээд гэрээ баг байхгүй юм шиг байлээ шүү. Миний ойлгосноор одоонд аль биесээр олон нийтэд зарсан юм байхгүй. Гэтэ миний зүгээр ярианаас нь ойлгосноор бол Tom Holland баг гэрээ дууссан. Одоо ингээд дахиж кино их гэрээ одоохондоо байхгүй байгаа юм шиг байгаа. Сайн мэдгүй байна. Гэтэ ямар ч байсан ойрын хэдэн жилдээ бол Spider-Man-ийн үргэлжлэл бол байхгүй юм байлээ. Тэгээд Tom Holland-ийн хувьд бол одоо тэр нөгөө нэг Fred Astaire-ийн кинонд тоглох нь айгуу чухал байгаа. Дараагийн том тэр чинь тэгээ нөгөө амар мондо бүжигчин байсан болохоор бэлдэх хугацаа гэдэг айгуу өөр олон юмтай Холливуудын үед айгуу iconic хүн баггүй үү. Тийм учраас бүр айгуу авч холбогдол өндөртэй кино болно. За Zendaya энэ хоёрын хувьд бол ер нь Zendaya чи энэ жил маш олон бүтээл тоглочлоо шүү дээ. The Odyssey, The Drama. Энэ жил тоглочлоо жоо энэ жил гарсан кинонуудаа тий. The Odyssey, The Drama, Spider-Man одоо энэ юу гэдэг юун дээр байгаа Dune гэдэг тий. Тэнгүүд Zendaya бол хэсэг жоохон завсарлагаа авна гэдгсэн. Энэ орчин энэ жил үлэн өнгөрсөн жил бас сурмаа хийсэн. Тэгэхээр бас ер нь ойрын баг дараагийн 3-4 жилдээ энэ хоёр бол нэг тийм олон нийтэд харагдахгүй, нэг олон юм тоглохгүй бах. Магадaltaй мөнгө төгрөгч сайн хийсэн баг тийм ээ. Тийм бах магадлал өндөр бол авчаа тийм болохоор юу болвол яг энэ Tom Holland-ийн Spider-Man-ийг үргэлжлүүлж бас ойрын хугацаанд харахгүй магадaltaй. Гэхдээ бодоод үзсэн ба сонин шүү дээ. Одоо хамгийн сүүлд гарсан No Way Home ч 21 онд гарсан ба. Бид нар 5 жилийн дараа Spider-Man үзэж байгаа байхгүй. Тэгээд та хэд тэгээ санагдаж байна уу? Надад бол амар сонирхолтой. Ингээд дунд нь явж байгаа Spider-Man-ийн киног амар удаад байгаа. Тэгээ бүр ингээд Tom Holland ч баг болгоогүй нь тодорхойгүй ийм байгаал явагдсан шүү дээ. Brand New Day
яг ингээл түрүүн ярьжсэн ихлээд ингээл яг ямар кино авах гэдэг аач ойлгомжгүй юм байсан мөртлөө одоо ингээ бодсон чинь тэгж удсан санагдахгүй байгаа байхгүй. Үзсний дараа тий. Тэгэхээр магадгүй дахиад 5 жил болоход ч нэг гайхааргүй. Гэхдээ яг Том Холланд өмнө нэг ийм ярьцлага байсан л да. Өмнө нь бүр Homecoming биш ээ. Avengers байна. Ямар ч 2-3 удаа тоглолцсон байсан. Тэр үедээ өгсөн ярьцлаган дээр ингээ хэрэг 30 гарчаад Spider-Man тоглоо явж байгаа бол ямар нэгэн буруу болсон байна. Тэргээд жоохон тоглоомайгээр хэлсэн байдаг. Тэрний талаар сайн асуусан одоо мэдээж 30 гарч байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр талаар нь асуусан чинь яг би бол тэр үедээ яг яагаад гэж хэлсэн санаж байна. Гэрээ хэлцэл хийх гээд тэгээ гэрээндээ жоохон өөртөө давуу тал гаргах гээд албаар тоглож тэгэж ярьсан баг нэг жоохон жоог маягаар хариу хэлсэн байлаа л дээ. Тэгээд ямар ч байсан үргэлжлүүлэх нь бол тодорхой бол биш байна. Гэхдээ түрүүн ярьсан те 6-7 кинонд тоглолцсон мөртлөө одоо дөнгөж эхлэн юм шиг санагдаж байна гэдэг бол бүх талаасаа мундаг хийснийг харуулж байна. Тэгээд одоо мим яваад байгаа шүү дээ. Sorry Tom Holland. Гэхдээ чи 50 хүртлээ Spider-Man тоглох хэрэгтэй байна гэдэг байгаа шүү дээ. Тэрэн шиг одоо үнэхээр өөрийгөө харууллаа. Үнэхээр гоо шинэ эхлэл боллоо. Тэгээ цаашаа дахиад ядаж энэ трилог болж дуусаасаа гэж найдаж байна. Зүгээр Doomsday дээр баг байхгүй юм шиг үлээ байсан сюрприз байж магадгүй. Гэхдээ ер нь байгаа санагдахгүй байгаа. Ядаж public юмд байхгүй байгаа. Secret Wars дээр бол байх бах гэж бол би бодож байна. Doomsday дээр байхгүй маа Secret Wars дээр байх бах. Зүгээр тэр Avengers хамааралгүйгээр зүгээр brand new дээр эхлэн гэж бодоод дахиад 2 кино байгаад нэг трилог хийчихээсэй л гэж найдаж байна. Зүгээр тэрнээс дахиад олон жил бол үргэлжлэнэ гэдэг худлаа байх. Тэгээд дараагийн залгамж алаа бол Miles Morales байх. Ялангуяа Secret Wars-аас хойшоо Miles Morales орж ирэх болов уу гэж би бодоод байна. Тэгэхээр яг Secret Wars яаж яхад 28 онд агай ойрхон байгаа шүү дээ. 27 онд ч лөө бараг. Тэгээ тийм болохоор яг шууд ихэн орж ирэх нь ч сайшин Miles Morales. Гэхдээ ерөн зүгээр Secret Wars-ын араас одоо дараагийн том шилжилт бол юу юм болов Miles Morales юм болов гэж бодож байна. Аль хэдийн юунууд яриа яваад эхэлчихсэн л шүү дээ. Miles Morales тийм тоглох яах вэ хөө. Тэгээд юу чинь Secret Wars чинь дараа жилийн 12 сард байгаа юм байна шүү дээ. Ерөөсөө л одоо жил хагасны дараа. Одоо энэ жилийн 12 сард юу нэг байгаа. Doomsday нь байгаа. Тэгээд жил хагасны дараа Secret Wars байгаа. Тэгэхээр бас айгу ойрхон л байгаа мэн л да бодсноос те. Би ягаад чинь 28 он гэж бодоодсэн. Тэгэхээр магадгүй 30-аад оноос шүү дээ. Одоо юу гэдгийг бодол та зүгээр яг би тэмдэглэг болохоор шууд лайв бичлэгнэр бодоод үзье. За Avengers-ыг хаяад за 29-30 онд байлаа гэж бодъё. За нэг 29-30-од оны үед нэг Spider-Man 30-од оны үед. За тэгээ нэг 32-3 оны үед нэг те. Тэгээд ч бас арай 40 хүрчихгүй шүү дээ. Нилээн 30 эдтэй байна. Том Холланд явд. За 4 нь бол дөнгөж 30 хүрээд таардаг ч юм уу те. Том Холланд ч бас одоо сая ингээ 30 хүрж байгаа 24-5-та 23-4 хүрж байгаа нэг 4 тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр яг өөрөө 36 35-6 хүрж исэн ч бас дөнгөж 30 төрж байгаа нэг 4 тоглоод болчихно гэж бодоод байна. Тэгээд дуусвал айгуу гой амар mature тэгээд чин зохиол мохол өрнөл нь бас айгуу олон өөр юм хөндөгдөх гой боломжтой болно шүү дээ. Одоо сая чинь амар энгийн байхгүй нэт энэ чинь ингээл дэлгүүр орж ирэл PO оол гарч байгаа чинь амар том чинь зүгээр adult болцооцсон гэдгийг бас давхар илэрхийлж байгаа юм тий. Тэр чинь бас айгуу гой юм байхгүй тэгэл тустай байр маяр түрээсэж гараал тий. Тэгэхээр тэр гэдэг шиг ингээд дүр нь бол бас айгуу олон зүйлийг илэрхийлэх хөндөх гой боломжтой болох болоо гэж бодож байна. Тэгээд 32 он гэхэд ядаж 2 Spider-Man дахиж гараад тэгээд тэрнээс цаашаа Miles Morales үргэлжлүүл. Гоё юм уу гэж бодож байна. Тэгээд сонсогдлоо уулзаарай. Хамт бүгд нь баярлалаа донешн дэмжээрэй. Тэгээд өөр юу гэдэг вүлээ? Dune Avengers-ийн үзүүр юмнууд тодорхой болох юм бол зарлана. Тэгээд подолк ийм гоё подолк гарч байгаа шүү. Захиал боломжтой. Хамтаас бүгд нь баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Баяртай. Дутуу юм ярьсан бол та хэд маань өөрсдөө гоё нөхөд яриарай. Баяртай.